Өглөөдөр раунд та бүхэнтэй Нүүбэр Гинко болон бүрнээ мэдчилж байна. Сайн уу хоёроо? Сайн санаа. За өнөөдөр зочинтой байгаа тэгэхээр бүрнээ маань концепт артист байгаа. Тэгэхээр Тайван, Японд анимашнээр суралцсан. За саяхан Сингапурт бас концепт артаар суралцаад ирсэн. Миний дуртай Лена гэдэг анимашныг хийсэн их авьяастай мундаг хүн байгаа. Саяхан YouTube дээр нийтдээ 16 цагийн 12 бүлэгтэй дизайн зураг дүрслэх урлагийг сонирхолтой зурлыг бол хийсэн байгаа. Заавал үзээрэй. Description дотор линкүүд нь бүгдээрээ байгаа. Тэгээд өнөөдөр бид нарт компьютер тоглоом яаж үүсч бүтдэг, яаж боловсруулдаг зэргийг одоо том дэлгэрэнгээр ярихаар бэлдсэн байгаа. За эхлээд бүрнээгийн бэлдсэн мэдээллийг бид нэр ярина. Дараа нь Гинко төр бэлдсэн мэдээллүүд ярина. Тэгэхээр тэр мэдээллүүдээ хэлчихэд бүрнээгийн ярианд орё. Тийм Гинко. За тэгээ. За тэг. За тэгэхээр миний бэлдсэн мэдээний тоомг бол Mad Cats гэдэг компанид ампуурсан гэдэг байгаа. Xbox-ийн Project Scorpio үзүүлэлтүүд ил болсон. Bayonetta PC дээр гарсан гэж байгаа. Тэгээд Star Wars Battlefront 2 болон Call of Duty шинэ ангин зарлагдсан. Halo Wars-ийн Definitive Edition бас тусдаа гарсан байгаа. Тэгээд Nintendo-тай холбоотой бас нэг 2-3 мэдээ. Иймэрхүү мэдээ бэлдсэн. За миний бэлдсэн мэдээллүүд гэх юм бол түр бас Gинко-гийн бэлдсэн Battlefront 2 Call of Duty-ийн талаар ярина. За Final Fantasy 14 Dead of Daylight гэдэг Netflix шинэ шоу болсон тоглоомтой холбоотой хийж байгаа юм талаар ярина. За Resident Evil 4-ийг Dating Simulator төрлийн тоглоом болсон модын талаар ярина. За 22 оны Азийн спортын их наадамд e-спорт оролцох болсон талаар дурдаад тэгээ Солонгосын ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа хүн StarCraft-ыг сонгуулийн компанид ажилдаа ашиглаж байгаа талаар яриад миний мэдээ бол болохоор байна. За энэ сард нээлттэйсэн тоглоомуудын талаар бүтээр мэдээж хэрэг ярих байгаа. За Persona 5 Sniper Ghost Warrior 3, Outlast 2, Dawn of War 3. За тэгээд Bulletstorm-ийн Full Clip Edition гэдэг тэгээд бас Yooka-Laylee гэдэг нэг тийм сонир тоглоом байна. За сүүлд нь битээр бас тоглож исэн тоглоомууд ярина. Бүрнээ маш сонирхолтой монголчуудын талаар нэг тоглоомын талаар бас ярих байгаа. За тэгээд өнөөдрийн подкаст л үнэхээр сонирхолтой болохоор харагдаж байна. Гэт подкаст эхэлцгээе тийм ээ. За тэгээ. За тэгээ. За ингээд бүрнээгийн бэлдсэн мэдээллээр подкаст эхэллээ. За би өнөөдөр ямар мэдээлэл бэлдэж ирсэн бэ гэвэл англи хэлээр game developer буюу компьютер тоглоомыг зохион бүтээх гэдэг сэдвээр хийсэн байгаа. Game developer бол монгол хэлээр тоглоом хөгжүүлэгч гэж би бол хувьдаа бол нэрлэхгүй. Энэ бол зүгээр тоглоом эхнээс нь дуустал зохион бүтээгч тэр мэрэгчлэр дагнсан хүнийг англи хэлээр game developer гэж нэрлэж байна. За тэгээд эдгээр нь хувь хүмүүс байж болно, эсвэл нэгдсэн студи компаниуд байна. За тэгээд тухайн компьютер тоглоомыг хийсний дараа publisher буюу хэвлэн нийтлэгч компаниуд энэхүү тоглоомыг олон нийтэд түгээн тараана. За тэгээд publisher-ууд ямар компаниуд вэ гэвэл бидний мэдэх Activision байна, Ubisoft байна тий. Эдгээр яадгийн хэрэг өөрсдөө бараг тоглоом хийдгүү. Дотроо болон дагалдагч одоо ойролцоогоор 5-аас 10-20 жижиг студиуд байна. Эсвэл publisher-ууд маань одоо тусдаа тоглоом хийж авчирсан хүмүүсийн тоглоомыг өөрсдийнхөө санхүүжилтэнд оруулж тэгж энэ хүмүүс тусалж хэвлэн нийлж гаргадаг ба. Тийм болохоор энэ том компаниуд өөрсдөө тоглоом хийдэгвэ. Эдгээр бол санхүүжүүлдэг, тусалж нэмждэг байгаа. За тэгээд үүн publisher-уудтай ижилхэн өөр төрлийн зүйлүүд юу байна вэ гэвэл одоо хэрвээ кино компани ярих юм бол одоо Fox, Warner Brothers гэдэг байгаа тий. Энэ компаниуд бол бас киногоо хийхгүй. Энэ компани зөвхөн санхүүжүүлээд киног одоо түгээн дэлгэрүүлж зардаг. Тийм учраас ийм ялгаатай байгаа. Тийм болохоор publisher-уудын ярихаас илүү бид нар жижиг студиудыг нь илүү их анзаарч харж байвал их сайн. Яг хийж байгаа нь хэн бэ гэдгийг ярих гэсэн үг шүү дээ. Тийм тэр хамгийн чухал. За тэгээд тоглоом боловсруулан бүтээгч хүн маань өөрөө тоглоом эхлүүлэх явцад санхүүгийн тооцоо урьдчилж гаргах. За тэгээд концепт буюу тоглоомын санаа гаргах тий. Одоо геймплей буюу ямар тоглоом байх вэ? Буудлын тоглоом юм уу, стратеги юм уу, спортын тоглоом уу, аимшигын тоглоом уу, пазл тоглоом энэ бүгдийг гаргана. За тэгээд feature list буюу тухайн тоглоомын онцлог талуудын жагсаалтуудыг гаргах ёстой. За тэгээд энэ хүн тэгээд тухайн тоглоомын үйл явдал болох ертөнц зохиолыг бүгдийг гаргах ёстой. За үүний дараагаар энэ хүн маань ямар хүнд худалдаалах гэж байгаа гаргана. Одоо ер нь бол одоо бизнес зах зээлийнхаа судалгаа хийх гэсэн үг шүү дээ тийм. Зах зээлийн судалгаа болон ямар хүмүүс ажиллуулж авч ажиллуулах тийм ээ. Тэгээд одоо
хинт зориулах вэ гэдэг одоо энэ бүгдийг тооцох хэрэгтэй. Тэрнээс нэг хүн би нэг ганц юм гоё тоглоом хийх гээд байна гэдээ гүгээд байх юм биш. Тэр нь бол маш их олон төрлийн мэдлэгтэй, олон төрлийн чадвартай байх хэрэгтэй хүн байгаа. За тэгээд түүний дараагаар ямар үзэгчтэй хийх вэ гэдгээ хэлсэн. Хүүхдийн тоглоом, томны тоглоом одоо юу ч хийж болно тийм үү? Зөвхөн одоо түүх сонирхдаг хүмүүс тоглох уу? Одоо тухайн маркетаа мэдчих хэрэгтэй. Тэгээд түүний дараа бүх одоо шаардлагатай зүйлийг амжуулах цаг хугацаа хэдийгээр боловсон хүчинд амжуулах вэ гэдгээ бас энэ хүн тооцох хэрэгтэй. Тэгээд түүний дараа санхүүгийн бүх одоо нөөц бололцоогоо энэ хүн тооцсон. Тэгэхээр энэ хүн бол энэ бүгдийг хийдэг байх нэ. Ойлцоо 7-8 ажлыг дангаараа хийж байгаа тий. Одоо Хидео Кожима ч юм уу. Тэр хүн бол одоо гейм директор гэж явж байна. Хэрвээ энийг бас үнэхээр дийлэхгүй гэж үзэж байгаа бол 2-3 хүн хувааж хийж болно. Ер нь бол тэгээ бараг инди артистууд өөрсдөө л бараг их л олон хүний ажил хийгээл явж байгаа гэсэн үг байхгүй юу тийм. Том компаниуд л ингээд энэ болгонд мэрэгсэн хүмүүс хийгээ явчихна. Инди девелоперууд л тэгээл өөрсдөө л хитэ ажил хувааж байгаа явах нь шүү дээ. Тэгээд ийм тоглоом эхлүүлэх явцад санхүүгийн тооцоо урьдчилж гаргах хамгийн хэцүү байдаг. Ягаад тэгэхээр явцын дундаас санамсаргүй алдагдал гарах, хүн ажиллаа хийж явах, ослын дэгдэл болох, компани одоо хохирол амсах, хардвер эвдрэх, одоо хөлсөлсөн аливаа нэгэн ажилчид ямар нэг хүмүүсийн цагийн хуваар таарахгүй байх гэх мэтээс өксүүлээд мөнгө ерөөсөй байнга урсна. Маш алдагдaltaй ажил байдаг. Тэгээд жишээ нь одоо нэг студ түрээслэгчэд тэр нь 2 хоног хойшлох юм бол хөсөлж авсан ажилчид одоо юу ч хийхгүй байгаа хүмүүс ойролцоогоор дахиад 50 хүн үлсэлээ тэр хүмүүсийн 2 өдөр юу ч хийгээгүй мөнгийг заавал өгөх хэрэг гарна шүү дээ. Сул зогсолт болчих. Сул зогсолт болох хамгийн аюултай. Тийм учраас маш олон тоглоомнууд гацдаг, зогсдог, хойшилдог компаниуд нэгдэж хагдаж сүйж байгаа тийм ээ. Тэгээд үүнээс болоод одоо анхлан тоглоом шинээр хийж байгаа компаниуд анхнаас санхүү маш их босох хэрэгтэй байдаг. Учраас энэ бол хамгийн өндөрлөлтэй. Тэгээд хамгийн доод түвшний тоглоом бол ойролцоогоор ер нь нэг $50,000-оос нэг 20 саяд бол баг гарын тоглоом болж байгаа шүү дээ. Тэгээ ер нь нэг 20-оос 50 сая хооронд бол дунд зэргийн тоглоом. Тэгээ 50 сая доллараас дээшээ болоод ирэх юм бол 3А зэрэглэлийн буюу AAA гэж англиар тийм тоглоом болж байна. Тэгээд яг ерөнхийдөө нэг ийм чиглэлээр ажил явагдана. Тэгээд яг тогтсон хатуу хим хэмжээ байхгүй. Гэхдээ ер нь бүх тоглоомын студиуд индич байсан. Одоо инди гэдэг нь independent буюу өөрсдөө бие даасан студи тийм ээ. Яг хэдэн залуучууд өөрсдөө мөнгөний нийлүүлээл хинээс шараад биш бор зүрхээр ажиллаж байгаа залуучуудыг инди студи гэж нэрлэж байгаа юм. Тэрнээс индиа гэж хачин тийм ойлцсон. Independent-ийг товчилсан залхуу үг тийм. Тэгээд тийм болохоор ер нь инди студио ч байсан одоо AAA студио энэ хооронд ямар студиос ерөнхийдөө хандлага нь бол яг нэгэн чигт байгаа. Тийм тэгээд яг үүрэг хариуцлагыг нэг хүн хүргэж болно. Олон хүн гоож авч болно. Ер нь багслаад хэлэхэд бол энэ тоглоом гэдэг чинь бизнесийн үйл ажиллагаа ард нь явж байна л дээ хэлэх гээд байгаа юм л да тийм ээ. Тийм тэгээ энэ тоглоомын чинь хамгийн гол нь хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй юм юу вэ гэвэл энэ тоглоомыг бол ерөөсөө яг мөнгө олох гэж л хийж байгаа дандаа. Тэрнээс хизээч хин нэгэн хүн одоо юу гэдгийг зүгээр хийгээл гарах чи миний сэтгэл хөдлөл тийм байхгүй. Хэрвээ тэгж гаргасан байгаа бол тэр хүн цаашаа ажил хайх гэж хийсэн баг. Ерөөсөө дандаа ийм цаашаа зоригтой юм байдаг. Ямар ч тоглоом. Тийм тэгээ нөгөө видео тоглоомч урлагийн төрөл мөн үү биш үү гэдгийн асуудал бас энэтэй давхар ороод явчихна л да тийм өөрсдийнхөө үзэснийг илэрхийлж хийсэн байна уу эсвэл Call of Duty шиг жил болох нэг юм гаргаад найдвартай хэмжээний нэг ашиг олох ч юм уу тий. За тэгээ түүний дараагаар гейм дизайнер бол тоглоомын дизайнер гэдэг хүн байна тийм ээ. За энэ хүн тоглоомын бүх тал болж байгаа үйл ажиллагааг хянаж нэгэн чигт байдлыг алдахгүй байлгадаг үүрэгтэй. Энэ хүн одоо зураач, хөгжимчин, програмчин, дуу оруулагч бүх юмнуудыг ингэж өдөртөн хянаж явах үүрэгтэй. Найруулагч маягийн хүнийг гейм дизайнер гэж байгаа. Тэгээд одоо бүх үйл ажиллагааг зохион байгуулахад маш их хүч гаргаж ажиллана гэж байгаа. Энэ хүн чинь баг тэр гейм девелопертайгаа их төстэй. Тэгэхдээ арай багавтар ачаал үрж байгаа юм байна. За үүний дараа гейм артист буюу тоглоомын зураач гэж хүн байна. Энэ болохоор тоглоом ямар өнгө дүрстэй байх вэ? Хэр бодиттой байх вэ? Google-ийн киноных шиг байх юм уу? Аниме стилтэй байх уу? Эсвэл бүр пиксел зургаар зурагдсан байх уу те. Энэ одоо гоо зүйн асуудлыг шийдэж байгаа хүний гейм артист гэж байгаа байхгүй. Энэ дотор арт директор тэгээд одоо уран сайхны найруулагчийн дор концепт артистууд буюу одоо бүрнээ орж ирэх нэ шүү. Санаа одоо бодсон санааг дүрсжүүлэн харуулдаг улсуудыг ингээд авч ажиллуулж байгаа. Тийм нэг хүн болон эсвэл багаар гэж болно. Ийм хүмүүс байгаа. Тэгээд энэ хүмүүс чинь одоо их гоёго зураг зурна. Энэ хүмүүсийн зурсан зургаар компьютер тоглоом яаж харагдах бол заавал шийдэгдэнэ. Гэхдээ энэ хүмүүс дураараа хийж ажиллахгүй. Энэ хүмүүсийн зурсан зургийг заавал найруулагч
хуралдан хэлэлцсэний үндсэн продюсертэй хуралдан хэлэлцсэний үндсэн дээр баталж цаашаа энийг 3D модель болгодог болсод програмчдад өгдөг. Тэгэхээр энэ тоглоомын уур амьсгал бол яг тэр концепт артаас нь бол харагдах нь шүү дээ. Тэгээ концепт артистууд бол мэдээж алдах тохиолдол их гарна. Яг нэг зүйл хийчлээ гэхэд тэрийг тоглоомын ноён нуруу чиглэлээс гацсан зүйл байх юм бол энийг тэр гейм дизайнер, гейм девелопер одоо story тэр продюсер гэдэг энэ том хүмүүс нь хилцэж ярилцсны үндсэн дээр засварлан явна. Тийм учраас концепт артистууд бол маш их зураг зурдаг, маш олон удаа ухарж буцдаг, маш олон цагаар ажиллана. Тэгээ яг энэ хүмүүс ихэвчлэн тоглоомын зохиол бичих хамгийн анх одоо хэвлэл нийтлэгч одоо паблишерууд дээр очиход эхэлж маш их олон зураг зурж боловсруулж харуулдаг байгаа. Иймэрхүү анхан шатны төсөл дээр хамгийн их ажилладаг хүмүүс байгаа. Мэдээж яг тоглоом гарцны дараа season pass, DLC-нүүд гарах юм бол энэ ажилласан хүмүүсээ дахиж оруулж ирээд дахиад нэмэлт зүйлүүдийн дизайнуудыг хийлгдэг байх жишээ нь. За тэгээ программер гэдэг хүн байгаа, тийм ээ. Програмчин. Тэгээ энэ хүн яадаг юм гэхээр тухайн үеийн консол, PC эсвэл mobile, гарус, таблетэн дээр гаргаж чадах хүчин чадлын хүрээнд дотор тоглоомын бүх систем кодыг боловсруулан бичнэ. Одоо энэ хүмүүс бол баг хамгийн чухал тоглоомын систем дотор. Зураачиг бол яаж болно? Програмчд бол бүр маш ховор хүмүүс. Тэгэд одоо engine буюу тухайн тоглоомын хөдөлгүүр одоо Unreal гэж байгаа. Одоо Fox engine гэж байгаа. Тэ одоо янз бүрийн engine-үүд гэж байдаг. Engine-үүд ямар ч тань гэхээр тухайн тоглоомын гэрэл сүдэр одоо аливаа нэг юм объектын масс жин зэргийг эхнээс нь тааруулан бэлдэж програмчдын ажлыг талсан одоо хөнгөвчлөх харахтай системүүд байдаг. Энийг одоо бэлнээр хамж ашиглал хамаагүй их мөнгө төгрөг хэмндэг байгаа. Тийм. Тэрийг болон одоо тухайн тоглоом дотор болох физикүүд тийм ээ одоо хэр салхи малхи яаж нөлөөлөх үү гэрэл сүдэр яа тусах уу гэдэг. Тэгээд AI буюу хиймэл оюухан NPC-нүүд буюу тоглогч удирдахгүй дөрүүд яаж одоо зан ааш гаргах аливаа зүйлд ямар реакц үзүүлэх зэргийг гаргана. За тэг график тий одоо ямар дисплей картанд тохирох юм, ямар дисплей картан дээр ажиллах юм. Энэ бүгдийг шийдэн. Тэгээд саунд. Тэгээд саунд яадаг юм гэхээр ингэж цохол ийм дуу яг энэ дээр гарна. Ийм дэлбэрэлтэн дээр яг ийм аваа орж ирнэ. Гэт энийг бүгдийг яг тухайн кодны эхлэлтэд тааруулж энэ аудионуудыг бүгдийг тааруул тавина. Тэгээд түүний дараа геймплей буюу тоглолт. Тэ? Одоо ингээд морьтой хүн давчилаа гэхэд 3 удаа урагшаа давтах сумаа дарах юм бол энэ морь урд нь давж эхлэнэ гэдэг ч юм уу. Одоо энэ бүгдийг тааруулна тэ. Тэгээд скриптинг буюу одоо энд ирэх юм бол кинон гарна. Энд ирэх юм бол тоглоом үргэлжлэнэ. Одоо энэ дээр дарах юм бол мультиплеерийн дүр одоо автоматар drop in буюу шууд орж иж болно гэдэг. Энэ кодыг бичнэ. Түүний дараа user interface. Одоо меню, одоо HUD тий одоо ингээд энэ дээр амин тэр доор цусан тэр доор тэр нь тоглогчийн харагдах байдлаас яаж харагдах вэ? Тий тэгээ буудуулах юм бол тэтэн хувь цусан доороо багасна гэдэг чинь бүгдийн кодоор ичиж байгаа. Тэгээ түүний дараа input processing буюу keyboard mouse алиг нь дарахаар ямар хөдөлгөөнд хийх вэ? Одоо зодонтой тоглоом дээр бол XXYY урагшаа хаш. Одоо Mortal Kombat дээр яхад л ийм дарах юм бол ийм хөдөлгөөнд орно гэх бүгдийг тааруулж байгаа тий. Тэгэхээр програмчд бол өстой аимшигтай нүсэр ажилладаг хүмүүс гэдэг байхгүй. Тэр чи гэртээ харьдаг. Тэгээд network communications усхийн. Энэ яадаг юм бэ гэхээр LAN-аар тоглол ингэж ажиллах хэвээр. Интернетээр тоглол ингэж ажиллах хэвээр гэдэг. Тэгээ хамгийн сүүлд нь game tool буюу одоо тоглоомын багшнууд буюу одоо бусад програмчдад зориулаад одоо тухайн тоглоомны community буюу нийгэмлэгт зориулаад мод хийх боломжтой болгодог систем гаргана хэрвээ шаардлагатай гэж үзвэл. Тэгэхээр програмчд бол ийм айхтар мундаг улсууд байна. За тэгээд түүний дараагаар level designer буюу үе зохион бүтээгч хүн байгаа. За энэ хүн яадаг юм гэхээр тухайн тоглоомын тоглолт болох талбай тайз тэгээ яав хаа уурнгүй үйл сонирхолтой хаа уурн явбал илүү хэцүү байх уу? Ямар дайсантай тулвал одоо яг гой болох уу те? Хэдий үе дээр level ахих уу гэдэг хөвчлийн ийм зүйлийг бэлддэг хүн байгаа. Тэгээд ерөнхийдөө тоглоомыг аль болох сонирхолтой байлгах талын хариуцж ажиллана. Тэгээ энэ хүмүүс ерөнхийдөө програмчтай бол яг адилхан. Өөрсдөө бас програм дээр ажиллах чадвартай байх хэрэгтэй. Цаанаас програмч яг тухайн системийн бүрэн болгоод тэр хүнд өгөхөд тэр хүн тэр програмч өгсөн системийн дагуу үедээ зохион бүтээх чадвартай. Ерөнхийдөө код бичих болон тэр зүйлийн анхан шатны мэдлэг заавал байх хэрэгтэй хүн байдаг. Тэгээ үүний хажуугараас маш олон тоглоом тоглож үзсэн байх хэрэгтэй. Маш олон тоглоом иргэн дурсаж боддог. Ерөнхийдөө ийм тоглоомоос энийг нийлээс сайжруулж ийм тоглоомор оруулах дээр багсдаг гэсэн бас ийм мэдлэгтэй хүмүүс байх хэрэгтэй. Тэгээ энэ хүмүүс хөвчлийн юун дээр ажилладгийг гэхээр дандаа дутуу юм дээр ажиллана. Одоо жишээ нь хэрвээ одоо аливаа нэгэн цайз мэзэн модель зураг нь гүйцээг байвал тэрний оронд дандаа хайрцаггүй тавьчихдаг. Одоо энэний оронд бид тэр цайзаа тавина.
энд одоо дайсны дүр зогсож байгаа гэх мэт ийм дутуу байдлаар маш их ажиллах орлуулах чанаа шүү. Тэгээ орлуулагчаар ажилладаг хүмүүс байдгийг level designer гэж. Тэгээд үүний дараагаар дууны инженер гэж хүн байна, тийм саунд инженер гэдэг. Энэ хүн яадаг юм гэхээр тоглоом дээр гарах бүх аудио эффектүүдийг шинжилэн гаргана. Одоо жишээ нь тэр байлдатай сэлмтэй тоглоомууд дээр ярихад тэм хоёр сэлэм ангингаар яг уу алхаар цохих нэг өөр дуурна, сэлмээр цохих нэг өөр дуурна, сумаар харахад өөр дуурна. Тэгээд тэр номны хөвч сум нис хэсэг хэрэгтэй. Тэгээд тэр бүр цаана байлдаан болж ивэл нэг өөр сонсогдно. Ойрхон бууны сум чихний яж урангөрүүл нэг өөр гэдэг. Ингээд дууны инженер бол энэ бүр бүгдийг нь. Тэгээд одоо 5.1 channelтай 5.1 суугтай стерео дээр одоо бүх аудиогоо бэлтэж тааруулна шүү. Тэгэхээр би хажуудаа нэг хүнтэй тоглож хагаад зүүн тийшээ эргээ харах юм бол миний хажуу зогсож байгаа миний ард талд гарч байна. Тэгэхээр тэр хүн миний ардаас яаж сонсогдох вэ? Чихвчээр тоглоод яаж сонсогдох вэ? Хоёрхан спикертэй тоглоод яаж сонсогдох вэ гэд энэ бүгдийг хийдэг хүн байна. А тийм мэдээж дууны инженер бол дахиад бэлдсэн авиануудаа дахиад дэше нөгөө програмчтай өгөх хэрэгтэй. Тийм хүн байна. За тэгээ хамгийн сүүлд нь тестер гэж хүн байна. За тэгээ тестерүүд яадаг вэ гэвэл тоглоом бүтээх явцад үе болгоныг тоглож үзнэ. Одоо консол дээр бол консолоор, PC дээр бол PC дээр ерөөр мульти платформ буюу олон төрлийн системээр гарах гэж байгаа бол тэр болгон дээр нь тоглоно. Тэг ерөнхийдөө тестерүүд ойролцоогоор баг нэг 20 хэдээс нэг 70 хүн байдаг. Энэ яадаг хүмүүсийн гэхээр өдөржин тоглоом тоглох юм байхгүй. Гэтэ энэ хүмүүс ерөөсө тоглож байгаа биш. Энэ хүмүүс яадаг юм бэ гэхээр одоо тухайн газрын зургийн булан тохой зам бүх юм руу гүйж очино. Тэнд хөдөлж үзнэ, цавчиж үзнэ, байлдаж үзнэ, дайсныг хуурна. Ерөөсөө тэр програмчийн сэтгээгүү, тоглоом дизайнерын сэтгээгүү бүх алдаануудын тоглоомтроос сайн. Тэр одоо аливаа нэгэн газар байлдаан хийж яхад одоо цохилтон таахгүй, эсвэл дуу чимээ нь орж ирдэггүй, эсвэл кино нэхэлдэггүй, эсвэл яваад ороход зөвхөн ингээд агаар дээр модель нь орж ирээгүй. Агаар дээр ингээд нүд шүднүүд идэр байгаад идэх чинь тоглоомны алдаа байна. Тэдрийг бүгдийг олдог хүмүүс. Гэхдээ хамгийн аимшигтай энэ хүмүүс хажууд дэвтэртэй сум. Тэгээ яг гүччээ тэгэнгүүт тэр алдаа харангуй тэрийг тэмдэглэн. Тэгээ буцаж гүүгээд яг тэр алдаага дахиад ийм хоёр дахь удаага баталж чадах юм бол тэрийг дэшээ юунд өгдөг. Дахиад програмчтай өгнө. Програмч бол дээрээс доороос бүх ажлын дунд нь авч идэг. Царийн ганц хүмүүс нөхгүй. Тэгээд тестерүүд ерөөсөө амар ядарна. Заримдаа нэг алдаа олцоод тэрийг дахиад алахгүй 2-3 өдрийг нэг газар гүйдэг. Тэгээ яг цалин аавна мэдээж цагийн цалингаар ажиллана. Тим хүмүүс байдаг юм аа. Тоглоомын их тухай ерөөсөө ойлгох байхад гейм тестер ихээр л хамгийн мөрөөдөл ажил шиг сонсогддог. Гейм тестер бол хамгийн муу ангел ерөөсөө цалин аваад гэж боддог чинь хамгийн хөгийн алдаан дээр дахин давтан хийдэг цалин багтай аимшигтай өтөртэй юм ажил байгаа байхгүй тэ байдаг л тэр. Тэгээ энэ чинь юу яадаг бүр. Дандаа нөгөө нэг тийм яг тийм саний нүүбэр шиг тэгж бодож байгаа залуучуудыг ажил авчдаг юм. Тэгээд яагаад тэгэхээр цалин нэмэхгүй тэгээ ерөнхийдөө тэгж байгаа нэг 6 сар ажиллуулаа явуулчихна. Хард нь тэгэл орж ирэх 1000 залуучууд байгаа. Тэгэл явуулаад идэх. Тийм устай тал байгаа. За тэгэхээр нэгтгэхэд базаад хэлэхэд тоглоом бүтээх явцад одоо тоглоом бүтээгч буюу тоглоомын найруулагч юм тийм. Тэгээд түүний дараагаар тоглоомын дизайнер гэж хүн байна. Дизайнер болохоор бүх зүйлийг хянана явна. Тэгээд тоглоомын зураач, тоглоомын програмч, тоглоомын үе зохион бүтээгч, тоглоомын дууны инженер, тэгээ хамгийн сүүлд нь тоглоом шалгагч нар гэдэг. Тийм ба. Тэгээ энэ хүмүүс байн хуралтна. Ерөөсөө. Тэгээд болж идэх байгаа зүйлийг дундаа ярилцаа шийдэж явна. Тэрнээс нэг хүн дураараа би энийг ингэж шийдэх тийм ерөөсөө байхгүй. За тэгвүний дараагаар нэг хоёр нэмэх юм юу байгаа юм бэ гэхээр сайн хүмүүс бол ерөнхийдөө өглөө тэгээд ажилдаа 9-с ирээд 6-ад харих ёстой байдгийн. Гэхдээ одоо янз бүрийн хоцрол, доголдол, аливаа нэгэн тооцоогүй зүйлс байн гардаг учраас маш их одоо цагийн хуваараас хоцрог тохиол гардаг. Энийг гүйцэтгэх ганц арга нь юу гэхээр crunch time буюу цаг шахна гэж аимшигтай байдаг. Энд бол маш олон хүмүүсийг гэрт найруулахгүйгээр 9 сар хүртэл ажиллуулна. Яаруулна, шахна. Энэ нь ерөнхийдөө юу гэсэн үг вэ гэвэл тухайн менежмент их муу байна гэж үздэг хэрвээ үнэхээр шахах цагтаа ажиллаж байгаа бол. Гэхдээ ямар нэгэн байдлаар цаг шахах арга байдал бол бүр ямар ч тоглоом институт жижиг хэсэн том хэсэн бүр зайлшгүй гардаг. Тийм учраас ийм зүйл байдаг шүү. Хэрвээ тоглоом компанид гадаад очиж ажиллах гэж байгаа бол энд бол сэтгэл зүйн бэлтгэлтэй байх бүр зайлшгүй хэрэгтэй. Тэгээ илүү цагаар ажилласан мөнгө бол бараг өгөхгүй. Гэхдээ зүгээр ямар нэгэн байдлаар тоглоом гарсны дараа тоглоом ажилчдаа үнэгүй өгдөг ч юм уу. Эсвэл одоо royalty гэж байна шүү дээ. Тийм royalty өгнө. Гэхдээ хүн болгонд бас өгөхгүй тэр чинь тийм яг програмч, дизайнер том улсуудаа ер нь өгнө. Эсвэл тэр компанид бүр 2-3 жил удсан хүмүүстээ өгч эхэлнэ.
гих мэт байгаа. За тэгээд үүний дараа ганц зүйл нь юу вэ гэвэл аутсорсинг буюу гадаадаас хямд хүч ажилуулах гэж. Тэр нь юу юм бэ гэхээр жишээ нь би ирээд аутсорс хийх гэж байгаа бол ингэ надад яг тодорхой нэг төрлийн стилийн зургууд хэрэгтэй гэж бодъё те. Тэгэхэд тэр одоо манай улсад байхгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт тэрийг сургах цаг байхгүй. Өөрсдөө зураач шүү дээ. Тэгээд эсвэл надад олдож байгаа яг тэр стилээр юм хийдэг хүн үнэтэй баг. Тэгж үзэх юм бол гадаадаас арай хямд эдийн засгтай улсаас одоо тухайн эдийн засгт тааруулсан цалингаар аутсорсинг хийгээд хүмүүс аав. Энэ хүмүүс нь 1-2 өдрөө ажиллахаас 6 сар хүртэл ажиллаж болдог. Ингийн байдлаар ер нь мөнгө хэмнэж байгаа. Гэх мэт ингээд энэ улсуудаа ажилуулдаг байх нэ. Яг сая тоглоом ингээд хийхэд яг ийм олон төрлийн хүмүүс оролцдог юм байна тий. Тоглоом хөгжүүлэлт өөрөө одоо яг яаж явагддаг юм бэ? Гол одоо нэг хідэн үе шатлалттай явдаг бах тий. Тийм. Одоо тэгээд тоглоом дизайнер маань өөрөө ингээд зохиолоо санаа гаргалаа. Ийм тоглоом байна гэлээ. Үзэгчдээ сонголоо. Ингээд бүх зүйл бүтцэн. Тэгээ одоо хэвлэл нийтлэгч олно. За тэгээд эндээс эхлээд програмч болоод тэгээд хамгийн ихний шатанд яа гэхээр зохиол за тэгээд тэр бүдүүвч зурдаг хүмүүстэйгээ буюу концепт артистуудтайгаа нийлээд зургуудаа гаргах чинь. За тэгээд энэ ер нь тал зургуудаа гаргаж эхэлсний дараагаар 3D модель хийдэг хүмүүсээ оруулж ирнэ. Тэр хооронд яах юм гэхээр програмч бол бүр ихнээсээ ажиллаж л байна угаасаа. Бэлэн юм ашиглаад ерөөсөө бэлэн хүний модель бэлэн байшин дандаа орлуулах юмнуудаар хийгээд явчихдаг. Зөвхөн заримдэр нь бүр бөмбөг хүртэл нисэн шүү дээ. Энд хүн байх юм шүү гэдэг. Гэхдээ конод дарахад зөв хөдөлдөг. Одоо хорд бүх юм бэлээ. Зэрэг явж байгаа. Програмч амар хугацаа ордог учраас анхны бүр тэр концепт артистуудаа баг зэрэг хэлдэг юм ерөөсөө. Тэгээ концепт артистууд зургуудаа бэлдэнэ. Тэгээ энэ бүх зургууд яа гэхээр за энэ өрөөнд байх ширээ юм, гэрэл юм, дүүрэн юм, тэ хувцсан юм, шаргадуул юм. Одоо ерөөсөө гарах ёстой бүх төслийг хийгээд цаашаа одоо 3D модель хийдэг хүмүүс төргөө. Уг нь тэр 3D модель хүмүүс яадаг юм бэ гэхээр тухайн дөрүүдийг хаанаас ч харсан алдаагүй хөдөлдөг. Тэгээ тэндээ Монголоос хөгжлийн үүсдэггүй ямар ч хөдөлгөөнд гих мэтэр ингээд бэлдээ явдаг. Тэгээ энийг тэгээд дундаас нь шалгаа явна. Тэгээ сар болгон юм эсвэл 7 хоног болгоны эцсээр тоглоом хэвлэл нийтлэгчээс төлөөлөгч ирж уулзаж хуралдана. Тэгээ зарим тохиолдолд хэвлэл нийтлэгч ерөнхийдөө бас дундаас нь бас мөнгө татчих ч асуудал гарна. Тэгээ таалагдахгүй боллоо гэдэг ч юм уу. Эсвэл бүр гоё болж чинь та нар тэр бүр дахиад 30 сая доллар бид нар нэмье гэж бодож чинь ч гэх юм уу тий. Тэгээ ингээл явна. Тэгэл ерөнхийдөө одоо концепт артистууд жишээ нь зураач дуушлаа гэх тэр улсуудыг тестрүүдийн одоо юурууд ажилтдаг ч юм уу тий. Доторгоо хүмүүс айгуу тийм уян хатан байдлаар дэше доош шилжүүлж явдаг. Тэр хүмүүс бол хизээч хоосон цалин авч явах ёсгүй. Одоо зураг дуусцаа одоо миний ажил дуусаа бол биш юм биш. Тэр хүмүүс заавал хурал дээр нь дахиад ирнэ, тоглоно. Эсвэл өөр юмнуудаар ажиллана. Эсвэл тэр 3D модель хийдэг хүмүүст нь зөвлөж эхэлнэ. Гэх мэт байгаа. Тийм болохоор ерөөсөн мөнгө сул урсгах ойлголт огтойчлог. Багаараа л яг нэг бүтээгдэхүүн гаргах гал ажиллаж байгаа учраас хүн болгоно л хүч хөдөлмөр оролцсон шүү дээ. Тэгээд студиуд жишээ нь жижиг студ байх тусмаа ер нь тухайн баг бүрэлдэхүүн олон талаар явж байдаг. Студ томроод ингээд 50-аас 100 хүн болох тусмаа яг нэг ямар мөнгө болж эхэлдэг. Ер нь том студ нь хэдүүнтэй яг жижиг студ гэхээр одоо нэг тоглоом ихэд хамгийн минимум да хэдүүнтэй гэж нэг арай гайгүй үр бүтээлтэй ажиллах уу. Миний тооцоогоор бол нэг 8. Тэгээд ойролцоогоор 20-оос доош хүнтэй бол ер нь баг автор студ. 8 бол бүр их жижиг. Тэгэл дэш шүү дээ. Зарим газар нь бүр 150 хүн. Гэхдээ ингэдгийн амар гайхамшигтай. Одоо яг тоглоомынхоо зохиол санааг хэвлэл нийтлэгчтэй ингээд үзүүлээд сангууч тайж явахт бол ямар ч продакшн ерөөсөө 5 хүнтэй эхэлдэг баг ойролцоогоор. Тэр нь улсууд чи яадаг юм хэр ингээд юмнуудаа хийгээл нэмэл эхлэн шүү дээ. Тэгэл концепт артистууд зураал тэр хүмүүсийг шууд хална. Байга заримдаа халах хэрэгтэй бол хална явуулчих. Бид нар дотоод их зураач хэрэггүй явуулчих. Тэнгүүд тэр цалин хөнгөрөө одоо өөр 3D модельрууд наваад ингээд юм. Тэгээд жишээ нь зарим студ 5 хүнтэй эхлээд продакшнаа дунд үе дээр ихлээр 100 төгрөг тесрэнэ. Яг хэрэгтэй юм дээр хэрэгтэй үнэл оруулаад ирээд байгаа шүү дээ. Тэгээд хэрэгтэй юм дуусан гут нь ингээд халаал. Тэгээ бүр тоглоом ингээд хэвлэн нийтлэгдээд гарах үед яг тэр тоглоом дээр ажиллаж исэн юмнаас нэг 10 орчим хүн үлдчихэж байгаа. Тийм болохоор хизээч шууд тавиулах тусдаг. Тэгээ тийм болохоор маш аюултай нь юу юм хэрэг чинь айгүй хүн халагдаж солигддаг тийм айгүй тийм сонир маягийн салбар واخгүй юу? Фриланс маягаар айгүй их улсад ордог. Тэгжээж л ерөөсөө мөнгө төгрөг цаг хугацаа бүх юм нарийн хянж явах боломжтой.
байдгийг. Тэр том студиуд яадаг юм бэ гэхээр тэд нар чинь одоо 150 тогтмол 150 200 хүнтэй студи яадаг юм гэхээр 5 тоглоом эсвэл 3 тоглоом дээр зэрэг эхэлчихдэг байхгүй. Тэрнээс болоод хүн халдаггүй. Тэгэхээр давхар санхүүжилт аваад идэг. Тэгэл явуулаад идэг. Одоо хамгийн том жишээ бол Call of Duty гэлж. Тэгээ Call of Duty чинь жишээ нь Treyarch/Hammer 2 байгаа. Тэгээ Infinity War. Тэр хоёр студи яаж байгаа юм гэхээр Activision дотроо гэхдээ ингээд ээлжтэй тэгж л аваа авчдаг. Гэтэ тэр улсууд чинь бас юу яаж байгаа шүү дээ. Ганцхан тэрэн дээр ажиллахгүй. Өөр одоо студиудад зөвхөн одоо нэг үеийг хийж өгч болно. Шаардлагатай бол хоёр студ хоорондоо хамтраад би одоо энэ хэсэг дээр нь яг байлдаантай хэсгийн чамаар хэлгийм гэх юм бол өөр студид тэрийг хөгж болж байгаа гэх. Тэгэл доошогоо дид гэрээ явуулаад хүмүүст өгөөл ажиллаа өгөөл яваад гэсэн үг шүү дээ. Тэгэл яваад. Кинон дээр ч хүртэл яг үндсэн найруулагч чинь бүх зураг авалтан дээр байхгүй. Зөвхөн нэг тухайн хөөцөлж байгаа хэсэг ч юм уу, тулаант хэсэг ч юм уу авдаг бас туслах найруулагч нар байдагтай л адилхан байхгүй тийм. За тийм байж. За тэгвэл тоглоомын альфа, бета процесс эсвэл тэрнээс өмнө дараа нь ямар процессүүд үдийн тэр талаар ярил л да тийм. За альфа гэдэг нь юу юм гэхээр програмч маань ерөнхийд нь одоо хамгийн анхан шатны боловсронгуй болсон тоглож болоход зөвлөбрийг хэлж байгаа байхгүй. Тэрийг одоо дарахад юмнууд нь гажил багтай. Гэхдээ яг мэдээж маш их нөгөө баг маг тий одоо жижиг анзаараагүй өнгөрөөсөн алдаа бол маш их байгаа. Хамгийн шалдан байгаагаар л гэсэн үг шүү дээ. Хамгийн шалдан байгаагаар юмнууд нь дутуу гүйцэд биш. Гэхдээ ер нь тоглож болохоор болох зөвлөбрийг хэлж байгаа. Энэ хөвчлэн геймплей талаа ер нь эхлээд тусгаж хэлж байгаа. Тим дайсан гарч шууд тэгж байлдана. Тим орчин тэгж реакц үзүүлнэ гэх мэтэр. Тэгээ дутуу зүйлс их боловч те яг тоглоомын гол санаанд хүрсэн байдаг байтал. Альфан дотроо хэдийн шаттай вэ? Ерөөсөө альфа. YouTube дээр ч бүр pre alpha entry бичлэг тавьсан юм байна. Pre alpha бол ерөөсөө арга ясны юм хааш. Pre alpha бол баг хүн баг тоглож болохооргүй юм байна одоо. Бүр осолдохгүй л нэг за энийг нэг хэр ингэчдэг ингээ нөгөө хэвлэн нийтлэгч нарт үзүүлдэг юм л явж байгаа тэр чинь pre alpha чинь. Alpha гэдэг нь өөрөөсөө бас арай нэг ахиулсан хэлбэр баггүй юу? Бета гэдэг нь шүү дээ. Бүх зүйл бүтэж дууссаны дараа за энэ тоглоом яг болчлаа. Геймплей болцсон, үеүүд нь дууссан. Одоо зохиол нь дууссан, дуу оруулалт болцсон, програм бүх юм байрлал болчлаа. Одоо бета дээрээс эхлээд тестерүүдийн бүр жинхэнэ ажлууд нь бүр өстэй бүр амар орно. Одоо илүү хэсэн хүний нөөцөд бүгд тестерүүд рүү орж эхэлнэ. Тэр хэсгийг чинь бета гэдэг байгаа байхгүй. Тэгээд одоо бета релиз хийлээгээд явдаг шнэ онлайн дээр. Тэр улсууд яг ч юм гэхээр тэр чинь зайл байхгүй юу? Гой тоглоомоо 2-7 хоногийн үнгүй бета зарлчихна. Тэгээ хүмүүс баярлал тоглодог. Яг үндэ яаж байгаа юм гэхээр та нараар зүгээр шууд алдаагаа хайлгаж байгаа байхгүй. Үнгүй бетагсаас хаалттай бета. Тэгээд одоо яг зөв open beta гэдэг нь үнгүй тоглож болох, хүн болон тоглож болох бета гэдэг тийм. Тийм. Нэг чигээр ялгаатай гэхээр нээлттэй бета болохоор арай тэр студ бол жоохон бардан байна л да. Маркетингийн хэрэгсэл юм шиг л. Маркетингийн хэрэгсэл. Ягаад хаалттай бета хэрэглэдэг гэхээр яг тэр хүмүүс ихэвчлэн бетаг нь үзчихэд YouTube тэр бетаны нэг амар бичлэгийг тавьчаад юу вэ энэ тоглоом чи сарын дараа гарах юм бэ чиж ийм их алдаатай байгаа юм уу? Бойл тэгвэл өстой жилийн дараа Game of the Year edition гарахаар авах юм аа гэхэд тийм юунаас сэргийлж тэгж ерөнхийд нь жоохон хүн үзэхийг багасгаад closed beta хийж байгаа. Хэрэв open beta гэж байгаа нөхдүүд бол нэлээд бардан байна. Нэлээд юм чадсан байгаа. Тэгвэл ер нь бол шинэ тоглоомууд бол closed beta л хийх юм шүү дээ. Яг шинэ IP гэж ярих юм бол. Тэр closed beta хийж байгаа тоглоом байвал ер нь дотроо бодох хэрэгтэй. За энэ чинь нэлээд лигүү байгаа юм, дутуу байгаа юм байна гэдэг. Тэр талаас нь хандах хэрэгтэй. Тэгээд бета тоглосон улсуудын үүрэг юу вэ гэхээр тэр компани руу юу явуулах хэрэгтэй. Мэйл. Та нарын энэ үе дээр ингэж гажигч шүү. Би их тэр гарнаач идсэн чинь тэр ханд наалдаа дэлбэрээгүй гэдэг ч юм. Тэгээ болж өгвөл бүр скриншоттай тий. Зүгээр яг тест рүү чигч биш гэсэн ерөнхийд нь тэр хэд нэг тэгжээлийг илчээр арай очтой байдаг хгүй. За тэгэд code release гэж байгаа. Энэ яадгийн гэхээр бетагийн дараах үе. Тэгээ энэ болохоор дийлэнх бүх тоглоомны гажилт баг тий засагдд тусаад олон нийтэд зарж худалдаж болох үс хэмжээнд очисон хөлбөрийг хэлнэ гэж байгаа хгүй. Одоо бетаны дараа ахгүй юм чинь одоо бүр олж болох ерөнхийдөө ихэнх одоо тэр алдаанууд энэ олцсон үе. Гэхдээ энэ үеэс эхлээд бас гараагүй шүү дээ. Энэ үед гарахгүй байхгүй. Гарч болох үс хэмжээнд хэлсэн гэж байна тий. Энэ үеэс эхлээд төрөл бүрийн консолууд, төрөл бүрийн PC, мобайл төхөөрөмжүүд дээр одоо тааруулж эхэлнэ. Одоо тоглоом болцсон. Тэгэхээр одоо энийг портууд хийж байгаа яг зөв. Портууд хийх үе чинь код релиз болж эхэлж байгаа. Одоо энийг яадаг гэхээр Xbox-ийн төв рүү явуулаад, PlayStation төв рүү явуулаад шалгуулаад ингэ наашаа цаашаа гэ тэ. За одоо ингээд шалгаад дуусчихсан. Портууд бэлэн болчлоо. Төвний дараа яадаг гэхээр
Gold Master гэж нэрлэдэг юм байна. Тэр нь одоо яг жинхэнэ худалдаанд гарч байгаа хувилбарыг Gold Master Code гэж явдаг юм байна. Одоо нөгөө мэдэн дэрх байдаг л та алт боллоо гэл gone gold гэл те. Тэрийг л хэлж гэнэ гэсэн үг. No Man's Sky яг CD-г үзлээ Going Gold гэсэн тийм. Тэг Gold тийм л байл та. Тийм. Тэгээд Gold Master гэдэг жинхнэр нь хөвлөний чулаан гаргасан хувилбарыг хэлдэг байх нэ. Version 1.0 те. За одоо үүний дараа яадаг юм бэ гэхээр post production maintenance буюу одоо production-ы дараах арчилгаа. Энэ яадаг вэ гэхээр одоо жинхэнэ хэрэглэгч нар одоо нөгөө юунуудаа мэдээлж эхэлнэ. Тэнд ивдэрхий байна. Миний бизнес дээр болохгүй байна. Миний дисплей карт дийлэхгүй байна. Та нар чадна гэсэн болохгүй шүү дээ. ATI дээр болохгүй байна. Хизээ Macintosh нь гарах юм. Macintosh дээр тэр shader нь ажиллахгүй байна гэл ингээл ихэнгүүт одоо нөгөө дахиад яг тоглоом гарсны маргаашаас эхлээд баг бүр 2-3 сар ч юм уу эсвэл бүр 2 жилч болно тий. Ингээд тоглоомны хэр том жижигээс шалтгаална л та. Ер нь багавтархан тоглоомнуудын юу бол одоо арчилгаа бол нэг за нэг хэдхэн сар болно. Одоо бүр одоо Warcraft, World of Warcraft, тэ Guild Wars, Mars тэр амар тоглоомнууд чинь нөгөө ертөнцөөстэй аимшигтай том учраас тэрийг бол ерөөсөө тэгэл 7-8 жил шүү дээ. Зөвхөн тэрийг хийдэг бүр багтаа. Суугаад. Тийм аимшигтай юм байх нэ. Тэгээд бас нэг залин юу юм гэхээр үүнийг бас үнгүү ингээд арчилгаа хийгээд байгаа компаниг шаталтай байдаг учраас тэрийг зориод одоо арчилгаагаа санхүүжүүлэхийн тулд Season Pass DLC-нүүд гэдэг. Зориод Анхнаас хүмүүс нөгөө subscription хийгээд мөнгө төлж байдаг гэсэн одоо хүмүүс сонирхоо байсан учраас free to play microtransaction-аар л тэр зардлууд гаргалж байгаа шиг байна л да тийм. За тэгээд post production maintenance буюу арчилгааны дараах бас ганцхан зүйл байдаг юм гэхээр localization буюу нутагшуулах гэж би нэрлэж байгаа зүйл. Энэ юу вэ гэхээр Оросд тоглоом гарсан бол Орос хэлээр орчуулна. Хятад гарсан бол хятад хэлээр орчуулна. Одоо тэгээд тухайн гарах гэж байгаа улс төр нийгмийн байдалд өөрчлөн чинь. Wolfenstein бол хэзээ ч Германд хас тэмдэгтэй гардаггүй. Одоо хэрвээ янз бүрийн одоо эротик зүйл мөл хоригддаг улсад байх юм бол тухайн тоглоом дотор гардаг тэр хэсгүүдийг бүгдийг устгах. Эсвэл одоо цус мустай алга хядлагатай тэр зүйлээ ядаж одоо цусныхын бүх шэдрүүдийг үгүй хийх мэт. Одоо эдэрхтэн тасардаг байдаг байл тэрийг нь тасардаг болгох ч юм уу. Тэ ингээд одоо нутагшуулна гэхээр загчаа газар болгондоо өөрөөр тарааж гаргадаг байх нэ. Япон тоглоомууд Америкт очихдоо их нэлээ өөрчлөгдөж очдөг юм шиг үлээ тэр нутагшуулж байгаа нь тэр. Нутагшуулж байгаа юм. Тэрийг бол Япон хизээч Америкт ойлгохгүй зүйлсийг болгосон шүү дээ. Тэгэхгүй бол худалдаа авалт нь муу. Эсвэл нөгөө Японд жоохон хитрхи шалтандоо ч юм уу тэ нүцгэн байхад Америкт гарахтаа жоохон хувцсан байдаг ч юм уу. Тийм их харьцуулсан зураг зөндөө байдаг л та. Тэгэхгүй бол нөгөө улсууд чинь бүгд нэг л мөнгө олох гэж байгаа. Тэрнээс юу гэдгийг манай Япон тоглоомыг үзгэж агуулгах гэж байгаа. Ерөөсөө байхгүй. Тэгэл аваачаал яг тэр нутгийнхан л хүмүүсийн нийгэм улс төрийн шалгуурталд харуулж гарахыг хэлж яах нэ. Тэгэхээр ийм альфа, бета, тэгээд gold шатараалууд нь юм учиртай байна. Өөр нэмэр байгаа юм гэвэл тэгээд компьютер тоглоом хийдэг нь бол хамгийн тогтворгүй бизнес салбарууд нэг гэдэг. Яагаад тэгэхээр удаан хугацаанд хийхээс өксүүлээд асар олон хүчин зүйлүүдээс болж тоглоом гарахгүй байх. Дундаасаа хаягдах. Гүйцэд болсон ч гэсэн хэвлэл нийтлэгч хөв мөнгө татах. Тэгээд статистикээс үзэхэд те дэлхийн бүх тоглоомны ердөө 20% л ашиг олдог. Бус нь бол дөнгөж олдог, эсвэл олдгүй. Тийм учраас ингээд маш олон студиуд ингээд нэгдээд хаагдаад явдаг. Тэгээ энд нэгдэж харж байгаа улсууд тэгээд аргагүй ихэнд өөр студиуд бараадал ингээл явдаг. Ерөнхийдөө бол мөрөдөө тоглож байгаа. Тэгээд компьютер тоглоом хийн гэдэг нь бол ерөөсөө нэг одоо гоё юм бодоол тэ нэр алдарт хүрээ алдартай гоё тоглоомчин болоо юм ерөөсөө тийм юм бол бүр огт биш. Энэ зүгээр л аз завшаа таарчил тэгж алдартай болно гэхээс тэгж зорж бол хийх бол ямар ч аргагүй тийм салбар. Тэгээд яг бол ингэж хэлээгээ би залуусыг хийхэ болгож байгаа юм биш. Хэрэв хийх гэж байгаа бол сэтгэлийн бэлтгэлийг бүр хамгийн дөрөнд бэлтгэх хэрэгтэй. Төвчээр тэгээд сахилга бат. Тэгээд зорилтоо мөрдөж чаддаг байх. Тэгээд золиос гаргах чадвар хэрэгтэй. Тэгэхгүй бол баг бүтггүй. За подкаст хаадаг. Хангалттай депресстэй. Гэж тэгээд ингэдгийн хамгийн аюултай. Хэвлэн нийтлэгч нар тэр жижиг студийнхаа копирайтуудыг авчдаг байхгүй. Тэр нь одоо яана гэсэн үг. Тэр нь юм бэ гэхээр бид нар одоо хэвлэн нийтлж байгаа юм чинь одоо манай студид та нар ингэж байгаа учраас одоо чи бизнесийн бас нэг зал алдартай тоглоом болох юм бол тэр студ хаагдсан ч гэсэн нөгөө оюуны өмч үеийнтэл IP-н ингээд тэр том хэвлэн нийтлэгчтэй үлдчихдэг. Тэнгүүд тэр чинь шал өрсөд өгөөд хөрвшрэл хийчихдэг байхгүй.
Наад чи сайн юу юм шүү дээ. THQ хаагдтал гэсэн мөртлөө IP-ийн зарагдаа яваад байгаа шүү. Тийм наадах чи. Тэрийг яадгийн гэхээр хэвлэний итгэж чинь аваад үлдчихдэг. Гэх мэт ийм айхтар зүйл байх нэ. Тоглоом зохион бүтээн гэдэг нь өөрөө. Ер нь фрилансууд хийдэг юм. Тэгээд би ганц нэг тоглоомны концепт артуудыг хийсэн байгаа. Энийг одоохондоо За тоглоомод нууцлын гэрээтэй байгаа учраас нийт сонсогч та бүхэндээ бас шууд хэлэх боломжгүй байгаа. Гэхдээ эхнээс нь хэрвээ хэвлэлт нь гараад эхэлчих юм бол тэр тоглоомнуудыг манай Ginkgo Noob 2 маань мэдээндээ оруулж танилцуулах болно. тэгээд та дараа нь за бүрнийхээ бэлж ирсэн мэдээлэлд их баярлалаа. Тэгээд видео тоглоом хөгжүүлэлт ер нь энэ чиглэлээр сонгочоод залуучууд үнэхээр хэрэгтэй байсан болоо гэж бодож байна. Тэгээд мэргэжлүүд нь юу хийдэг, тоглоомын процесс ямар гэдэг талаар их дэлгэрэнгүй ярьлаа тийм. За одоо подкастынхаа хүлцээс рүү оръё да тийм Ginkgo. За тэгээ. За Ginkgo-гийн мэдээс эхлэх үү. За тэгээ. За тэгэхээр Mad Cats гээд тоглоомын одоо гар маус fighting stick гэдэг юм байдаг шүү дээ нөгөө аркад дээр тоглолдог гэдэг адилхан мөртлөө ингээд залгаа тоглож болдог. Тиймэрхүү юм одоо хийдэг байсан компани 3 сарын 30-нд Дампуурлаа зарласан байлаа. Яг гол шалтгаан эдгээр нөгөө Rock Band дөрвөө нэг тийм гитартай тоглоомонд нэлээд хөрөнгө оруулаад одоо түрүүн co-publish гэдэг цуг хамтарч хэвлэн нийтэлсэн. Тэгээд харамсалтай тэр тоглоом нь ерөөсөө амжилтыг олж чадаагүй. Ер нь бол Guitar Hero-гийн үе бол ерөнхийдөө өнгөрцөн шүү дээ. Тэгээд тэрийг бас нэг сэргээх гээл тэгэл яг амжилтыг бол чадахгүй ингээд санхүүд нь нэлээд нөлөөлсөний үндсэн дээр Дампуурлаа зарласан байлаа. Тэгээд яг хүмүүс Mad Cats-ийг сонсч ирсэн бол яг тэр fighting stick-ээр нэлээд их мэддэг. Тэр нэлээд чанартай. Тэгээд бас нэлээд үнэтэйч байдаг л та. тэр зоос хийгээ тоглодог аркад тоглоомны гар واخгүй. Тийм, тэрийг л тусдаа салгацсан. Машины араа шиг зүйлээр урагшаашаа хөдлөөд тэгээд 6-аас 3 товчлоор өгдөг шүү. Тэргээ ингээд бүр яг одоо төгөлдөр урд дарж байгаа юм шиг ингэж хороонуудаараа цохиж тоглодог. Тэр гарыг одоо fighting stick гэдэг байгаа. Тэгээ нүтгэд бол нэлээд яахчгүй асуудал их даацтай. Ар кайфтай сонсогддог гэсэн. Илэрдэггүй. Тийм нэг харамсалтай мэдээлэл яг зүгээр сонирхолтой бүр 1989 онд байгуулагдчихсан компани юм байл л дээ. Би сүүлд нэг 2007-8 оноос хойш л Mad Cats-ийг сонсч байсан. Нэлээд дээрийн компани байсан байлаа. Цаг үеийн ялч хөтөл өнгөрчлээ байгаа л та. Тийм. За дараагийн мэдээ Xbox Project Scorpio-гийн үзүүлэлтэд нь зарлагдсан байлаа. Тэгээд Digital Foundry гэдэг нэлээд тийм frame rate өдрийн харьцуулсан бичлэг гэдэг нэг YouTube дээр channel сууг байдаг шүү дээ. Тэднийхэн Microsoft дээр очиод яг тийм Project Scorpio-той танилцаад жоохон оролдож үзээд тэгээд яг тэр сэтгэлээ сүүлд нь тавьсан байсан. Тэгээд яг хүмүүсийн яг асууж байгаа гол асуулт бол яг PlayStation 4 Pro-гоос хэр үзүүлэлт нь өндөр юм бэ? Эсвэл яг ер нь харьцуулахад ямар юм бэ гэж асууж ирсэн. Тэгээд Digital Foundry-хэн бол яг PlayStation 4 Pro-гоос бол үзүүлэлт нь бол ерөнхийдөө бол нэлээд илүү. Бас тийм ч болохоор ерөнхийдөө үнийн хувьд ч гэсэн бас тэрнээс үнэтэй гарах бах ойролцоорой. Би бол зөвхөн 450-аас за арайч 500 байх чадах болоо гэж бодвол юм л да. Анх Xbox онч зарлагдчих та 500 байсан баха тий. Одоо бол 300 250 харагддаг шүү дээ тий. Чи угаасаа нэг үзүүлэлт юмуд нь PS-тэй харьцуулахад шалмуу тэгээ илүү үнэтэйс болохоор аргагүй ихэд л бууруулсан хэл та. Scorpio ч арай илүү дээд түвшинх гэж болохоор 450 их л өөдрөг л хаацсан шиг санагдчих. Тэгвэл 500 гэж үзэж байна тий. 500-аас дээшлэх болов гэсэн. Яг яг PlayStation 4 Pro-тай адилхан өмнөх тоглоомудаа мэдээж сайжруулад явна. Зарим тоглоомууд дээр patch гарна. Тэг гарахгүй ч гэсэн ерөөдөө сайжруулна гэд нэлээ үзүүлсэн байлаа. Тэгэд i3-аар яг албан ёсныхын загвар яг үн хязгаар гарах тоо өдөр бүгдээр зарлагдах байх. Гэхдээ аргагүй сүүлд гарч байгаа болохоор PS4 Pro-гоос арай илүү л үзүүлэлтүүд тарих. Тийм нь бол нодлон яг i3-аар танилцуулагдчих жах та ч гэсэн юу байсан шүү дээ. Бараг хамгийн шилдэг консол гэж үздэг. За танилцуулаад байсан те. Тийм тэгэл одоо энэ жилиг л хүлээж. Scorpio ер нь бүрнээ харсан уу? Нэг консол сонирхдаггүй л ер нь. PC чинь. Тэгэхээр ерөнхийдөө нэг консол wars ч юм уу эсвэл нэг хоорондоо харьцуулсан юм бол нэг сонирхол татахгүй л байна. Гэхдээ тэгэл бүгдээрээ л адилхан шүү дээ. Бүгдээрээ л адилхан. За ер нь л тийм л те. Гэтэ бас хүмүүс сүүлийн үед нэлээ PS4 Pro PS Slim гэдэргээл харьцуулаад сонирхдаг болоод тах шиг. Тийм. Ер нь Pro-г нэлээд авдаг болцсон байлаа.
За дараагийн мэдээ Bayonetta PC дээр гарсан байгаа. 4 сарын 1-нд нөгөө хошин шог болгоод Bayonetta-гийн нэг тийм 2D буюу 2 хэмжээс тоглоомыг Steam дээр үнэгүй гаргацсан байсан. Үнэгүй байсан юм. Үнэгүй байсан тэр нь. Тэгээ тэр нь ингээд тоглоод дуусахаар нэг тийм өөр сайт руу яваадсан бохгүй линк. Тэр сайт нэг гэдэг цаг гүйгээд байсан. Тэгээ яг тэр цаг гүйж дууссан өдөр нэг Bayonetta PC дээр ингээд албаасаар гарсан байгаа. Тэгээ аль 2009 онд гарч ирсэн тоглоом шүү дээ. PlayStation 3, Xbox 360 дээр. Тэгээ тухайн үедээ бол яг хуу PlayStation 3 дээр жоохон frame drop битэр бол байсан. Асуудалтай байсан. Одоо PC дээр бол 60 frame секундтэй тэгээд 4K supportтай гэж гарч байгаа. Тэгээ үүний хувьд ч гэсэн нэлээд боломжийн $20 гарч байгаа. Яг хуу зарим нэг хуучин тоглоомууд одоо чинь Bulletstorm сая бол $50 орчир гарч байгаа жишээ тий. Тэгээд Bulletstorm-ын remaster таарах юм гэж ярьж ирсэн тий. Тэрний хажууд бол 20 гэж байгаа боломжийн нэг байхгүй. Тэгээ хүмүүс бол нэлээд л магтсан байлээ. Нэлээд нөгөө график карт зүрхтэй шаардахгүй ч амар сайн ажиллаад байгаа байхгүй. Яг сүүлд нь бас нэг Bayonetta дээр patch гараад бас нөгөө яг хийсэн студид болох Platinum Games-ийн Vanquish гэх тоглоом байдаг. Тэрний нэг тийм зураг оруулаад ирсэн байсан. Тэгээд тэрийн хүмүүс бас энэ Vanquish-ыг бас PC дээр гаргах гэж байгаа юм биш үстэй гэд нэлээд хүлээлт үүссэн байгаа. Одоо тэгээд тэрийг бас харчлаа. Review тараад хат Bayonetta-гийн remaster хүмүүс ерөөхдөө ам сайтай байлээ. Bayonetta бол нэлээд өөр төрлийн тоглоом. Өөр төрлийн. Зургийг харахад тодорхой байсан гэж. Тэгээ би бол одоо тэг зураач хүний үүднээс тэгэл аль болох тэр график дотор орсон дизайн юмнуудыг хамгийн харна шүү дээ. Тэгээд Bayonetta бол их гоё, өрмөц их сонин, эрдийн хүнсдгийг харахгүй тийм хэтрүүлж бодсдгсэн одоо тулалдаан хөдөлгөөн эффектүүд нь бол надад бүр хамгийн их таалагддаг. Тэгээд тэр ерөнхийдөө ертөнцийн шулмсуудын дай фантази. Аюу тийм энгийн, маш энгийн тэгэл хин ч ойлгох чинь тийм маш энгийн юмыг маш гоё дүрсэлснээр бол надад их таалагдж байгаа. Би тэгээд консол дээр жоон тоглож үзчихсэн юм. Гэхдээ би гүйцэд тоглоогүй. Зөвхөн эхний 2 үеийн тоглоод ерөнхийдөө ойлгочоо. Тэгээд ер нь завгүй байдаг болохоор үлдсэн юмнуудыг YouTube дээрээс үзчихдэг юм шиг ажиллаж хажуугаар. Тиймэрхүү байдлаар бол тоглохгүйгээр Bayonetta бол ер нь мэдэрсэн. Тоглоомыг ер нь бол ойлгоод хайчдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ер нь уусаа тэгээд чинь нэг янзын системээр л баг 8 үе, 9, 10 үе хийчихэж байгаа юм чинь. За ерөөдөө энэний дараа л ингэж байлддаг юм, ингэж дараа л ингэж хөдөлт юм гэж ойлгоол. Тэгэл мэдхгүй юм бол ерөнхийдөө YouTube-ээс л үзчихэж байгаа. Гэтэ яг одоо зөвхөн консол дээрээс тоглоом ингээд бас PC дээр гарч ирэх хэрэг өмнө консолгүй те. Тийм. Тоглож үзье гэсэн хүмүүс нэлээд боломжийн юм шиг санагдаж байна л да. Тийм би бол олон консол тоглоод ингэж ядаад 5 жилийн дараа чамааг ингэ гарч байгаас гэж боддог. Би бол яг энэ Vanquish-ийн тэр patch орж ирсэн л гоё санагдаад байна. Яг Vanquish хэрэг PC дээр яг энэ Bayonetta шиг сайн порт хийж чадах юм бол энэ бол нэлээд галзуу тоглоом. Угсаа хүмүүсийг бас тоглож үзээсэй гэж боддог тоглоомууд нэг л дээ. Амар хурданд гоё тоглоом байт те. Өөр Bayonetta дээр зүгээр хүмүүс хошигноод ингэсэн байсан. Бид нар аль бараг 10 жилийн өмнө ингээд PS3 дээр тоглож ирсэн юм. Та нар одоо PC дээр тоглож байна. Тэгээ Bayonetta 2 нь бараг дахиад 10 жилийн дараа гарах байх гэдэг марцгаал бичсэн л хэлээ л дээ. Их юмараа тодорчтой. Bayonetta 2 дахиад тэгээд PC дээр гараасай. 10 жилийн дараа гинэ. Wii U дээр байгаа. Тэгээ одоо зөвхөн Wii U консол дээр л байгаа л та. Тэрийг яг нөгөө Nintendo өөрсдөө мөнгө гаргацсан байхгүй юу. Тэгэхээр яг тэр хийсэн гэрээ нь бараг л нэг 10 жилийн гэрээ бол байгалах гэж бодож нэг тустай гэж порт гартлаа. За дараагийн мэдээ Star Wars Battlefront 2 албасаар зарлагдсан байгаа. Трейлер нь гарсан байгаа тийм. Тийм яг нэг хальт нэг жоохон алдагдсан шүү дээ нөгөө тизер нь. Тэгээд маргааш нь гаргаж нөгөө дээрээс нь албасаар зарлагдсан тийм. Трейлерыг үзсэн үү? Трейлерын мэдээж Star Wars features үзсэн л дээ. Тэгээд энэ удаа зохиолтой болгож хичээж байгааг бол илэрхийлэх гэж оролдсон байсан. Тэгээд Titanfall шиг л одоо single player байхад хүмүүс шүүмжлээс чи харахгүй ирэхин талтаа single player-тэй хийж лах шиг байлээ. Яг хуу харагдах байдлын Battlefront 1-ээс бол нэг ялгаатай харагдахгүй байх шиг байсан. Угаасаа тэгж график юу хамаг ассетуудаа бэлчээд одоо нэг жинхэнэ тоглоом хийх болов гэж бол найдаж байна. Одоо Empire-ын эзэнт гүрнийх нь нэг тусгайгийн цэргүүдэл эзэнт гүрнийхээ талаас л явах юм шиг бол харагдчихсэн. Тэгээд гол дүр нь эмхтэй хар арьстай эзэнт гүрний тал гэхээр бүхэл төрлийн хүмүүсийг нэг хамруулах гэж энийг сонирх гэж хичээж байгаа шиг бол харагдчихсэн. Тэгээд яг хуу за кампейнтэй болж байгаа юм байна да гэж харсан ч нөх айхтар тогтолж яасан ч юм бол байхгүй байна. Тийм би бас Titanfall санаанд орсон л доо. Titanfall нэг чинь анх кампейн байхгүй. Тэгээд зөвхөн мультиплеер гэсэн те. Тэгээд хоёр нь бол зохиол нь нэлээд ажгүй гэдэг үнэлгээ сайтай байдаг. Тэгээд одоо бүх DLC-с үнэгүй гараа явж байгаа их зөв чиглэлээр явж байгаа гэж бодож байгаа. Яг Star Wars Battlefront 2-оос яг
тэрэн шиг байж чадах юм бол ер нь бол гайгүй амжилт олох байх л гэж бодож байна. Хүмүүс ер нь бол яг юу хүсэж байгаа их л энгийнээр хэлээд байгаа шүү дээ. Нөгөө анх гарсан Battlefront 2-ыг нэг орчин үеийн график инжентэй болгоод өгөөч л гэж байна. Тэр тоглоонд кампейн байсан, мультиплеер байсан, модууд байсан, сансрын тулгаан байсан, бүх юм байсан байхгүй. Тэгээ бүх цаг үеийн баатрууд, хувцсууд, газрын зургууд, цэргүүд бүгд Модууд нь бол бүр галзуу ерөөсөө. Бүх юм ороод ирж байгаа. Бүр дээр үеийнх нь хүртэл юм тавьж байгаа байхгүй. Тэр Old Republic энэ тэргээд тийм л байсан. Тэгээд нэг сонирхолтой юм Battlefront 2-ын кампейнсээс зохиол дээр нь Spec Ops The Line, Mafia 2-ын чинь зохиол дээр ажиллаж исэн Walt Williams гэдэг хүн ажиллаж байгаа гэж. Тэгэхээр бас жоохон сайн зохиолтой байж магадгүй юм тий. Яг хөө зохиолыг хараа бид нар зохиолтыг хийж байгаа гэж хашгираад байгаа шиг харагдаад байгаа одоогийн байдлаар бол. Тэрнээс шууд ингэж автоматар сайн боллоо гэж бол хэлэхэд л ихтэй л дээ. Энэ дээр бас нэг гинт нэг жоохон муухай бодогцол. Тэр одоо бүрнээгийн ярьсан бета гэж яриад байгаа шүү дээ. Ингээд харахаар Titanfall 1, Battlefront 1 зүгээр л төлбөртэй бета байсан болж байгаа. Тийм. Бид нар ингээд тоглол байсан. Тэгсэн чинь за одоо бид нар яг гой зохиолтой болж байна. Одоо ингээд та нар мультиплеер чи бүр гоё болцсон байгаа шүү. Одоо дахиад энийг $90 $60 аваа. Хин ч ямар цалингаас суутгаад тоглоом аав гэж шахацсан байж хүмүүс өөрсдөө тодтолж авсан шүү дээ. Тэр бас нэг тийм муу одоо юу гэх үлгэр дөөрөлөнд яваад байна л та. Тэрийг л нэг жоохон. Тэр төлбөртэй байлаа гэж муу юм биш үү? 7 дугаар ангийнх нь Kylo Ren дээр орж ирэх юм шиг л тий. Тийм, трейлерыг харж байхад бол нөгөө клонуудын дан эзэнт гүрний үед тэгээд одоо киногоор нь гарч байгаа үед нь саврах юм шиг харагдчихсан. Тэгээд тэр одоо яг энэ тоглоомны зохиол нь яг киноныхоо зохиолоос тусдаа биш. Энэ одоо бүр яг жинхэнэ Lucas юу яасан. Lucas студийнхны зөвшөөрөлтэй зохиолоор юу яаж байгаа. Тэгэхээр яг холбож гол дүрийн тэр нэг гараар тоглолт кампайн гэдэг зүйлийг хийж байгаа гэж би уншсан. Ер нь бол нөгөө нэг Disney зарагдсанаас хойш бүх Canon-ыг нь угаасаа B Canon болгоцсон шүү дээ тийм. Энэ бод төлөв бол биш. Legends гэдэг тустай юм а гэдээ болгоцсон. Тийм учраас ажиллах хуучин юмудаас будаа идэх, өөрсдөө зохиох бас зөндөх орон зай үүсэж байгаа. Хэрэгтэй болоо гэж бодож байна. Сая ингээд нүүбэр ярьж л да ингээд энэ Disney авсан сууш ингээд юу лээ? Legends нь тустай. Энэ яг үнцэн. За. Энэ яг юу болоо да? Би нэг бол нэг яг Star Wars-ийн фан биш болохоор сайн ойлгохгүй байна. Ингэсэн бохгүй. Оддын дан чинь анх нэгдүгээр юу эпизод 4 буюу 4-р үзэгдэл нь 74 оны 77 онд гарсан. Фан биш л энэ. Тэгээд тэрнээс хойш эн чинь 6 кино гарсан тийм ээ. Тэгээд энэ хооронд юу болсон гэхээр 2000 хамгийн сүүлд эпизод 3 чинь 2005 онд гарлаа. 2005 онд гарсан. Тэр эпизод гарсан. Тийм. Өөрөөр хэлбэл 77 оноос 2005 оны хооронд ингээд 6 кино гарах явцад энэ шингээ дэлхийд дээр алдартай болоод маш их мөнгө олоод тэг хүмүүс бүр энийг бүр маш их сонирхоо дуурайж уцалдаг хүмүүс гараад тоглоом зөндөө зардаг болсон. Сар олон ном, комикуу, тоглоомууд ерөөсөн. Энэ юмнууд яасан гэхээр зөвхөн кинон дээр гардггүй юмнуудыг цааш нь бүр улам дэлгэрүүлээд кино хоорондын дундын зохиолууд гэх бүр ингээд маш олон ном бот зохиол, асар олон улсад асар олон хэл дээр бүр ингээд дэлбэрсэн байхгүй энэ ертөнц чи өөрөө. ертөнцийн бүр тэлээ. ертөнцийн бүр тэлээ. Тэгээ бүр 10,000 жилээр ингээд явчихж байгаа байхгүй. Тэгээ тийм урагшаа 4,000 жилээр урагшлал хашаа ингээд бас 100 жилээр явуулаад тэгээд бүр ингээд явсан. Тэгтэл нөхдүүд яасан гэхээр Жорж Лукас чинь оддын дайны 1-р үзэгдэл 2-р үзэгдэл урдлаар үзэгдлээ жоохон тааруухан найруулад ерөнхийдөө нэг жоохон хүч алдсан байсан үе байхгүй юу. Тэгээд Жорж Лукас Disney угаасаа Marvel-ыг авч ирээл тэгэл ингээд амар хүч хэрэгжээд хэлээд эхэлсэн. Тэр үед Жорж Лукасаас $4 тэрбум авсан. Тэгээд $4 тэрбум авахдаа яасан гэхээр Жорж Лукастай тохиролцоо энэ юу юм гэхээр за бид нар зөвхөн чиний яг хийсэн одоо 4-р үзэгдлээс 3-р ангиртл энэ 6 киног дээрээс нэмээд нөгөө Clone Wars гэх шинэ гарч ирсэн анимашн тэгээд телевизийн цувралууднаас оруулаад тий яг эднэрийг юу н аваад яг албан ёсны гол зохиол гэж авъя. Энээс босоод гарсан комикс зохиол, тоглоом энэ бүгд одоо шууд устгалаа эдрийг дагахгүй. Тэгэд үгүй хэцээхгүй юусэн. Тэрийг Legends гэж тусдна. Тэрийг Legends нэрлэлсэн. Тэгээд энэ яг юу юм гэхээр $4 тэрбум авсан ч гэсэн энэ бүгдийг унших завгүй байхгүй. Хинч тэрийг уншаад дараагийн ангиудыг хий гэж амжихгүй байхгүй. Тийм учраас тэгэж тэр их олон зохиолын хооронд уялдаатай байдлыг хадгалаад шинэ юм хийдэг аюу хэцүү болсон байхгүй юу. Бүтэн 30 жилийн ийм урт зохиол ингээд бүр хэдэн зуун мянган номыг тэгэхээр нөхдүүд яхин гэхээр хамгийн цэвэрхэн арга нь юу байсан гэхээр эний ч 0 чи бид нар 6 кино тэгээ энэ хэдийн сериалыг үзээд шинэ юм аяа би бүр хамаагүй байна. Тэгээд бусд нь бүгдээрээ fan fiction болж таарсан юм биш. Тийм болохоор оддын даны 7 дугаар анги гарахад хүмүүс бүр аюу сонин хүлээж авсан. Яа тэгэхээр тэр үргэлжлэн зохиол нь ерөөс ороогүй. Шал өөрөөр явцсан. Тэгээ тийм болохоор
Одоо яг гарч байгаа энэ Star Wars Battlefront-ийн зохиол нь одоо нэг албан ёсны зохиолын нэг хэсэг болж байгаа гэдгээр арай онцлог бүлээгдэж авч байгаа юм. Түүнээс биш сайт дээр нодлон өчнө гарлаа нөгөө 7 дугаар анги гарахаас өмнө бол яг тэр 6-гийн үргэлжлэл гэж бол тусдаа зохиол бол байсан юм байна. Гэхдээ ер нь бол үргэлжлэл зохиол нь болохоор хэдхэн жилийн дараа явж байгаа. 7 дугаар анги нь болохоор нэлээд олон жилийн дараа гарч байгаа гэдэг бас ялгаатай л та. Би бол нэг тийм амар сайн мэдхгүй бол надад бол жоох. Энэ чинь Star Wars fan ер нь хэцүү сөөрөсөн сэтгэлтэй. Бүх дурлаж яаж уншиж харж мэдэрчээсэн юм ингээд 0 нэг хэрэг. Одоо нүүбрийн тэр тоглоодсон нөгөө Republic Commando-с тэр чинь бас одоо зохиолоос гадуурлаа явсан. Тийм гадуурлал явсан. Тэр угаасаа Clone Wars гээд Google-тэй нэг хийх гээд тэр Origin-ийн тайлбарлахдаа тэр тоглоомынх нь үнсэлж ирсэн номынх нь минь бүр баллаа хийцэн аахгүй. Google-ийн кино ихэнд бол Star Wars тэгэхээр нэг иймэрхүү. За дараагийн мэдээ Halo Wars-ийн Definitive Edition гэдэг одоо хамгийн сүүлийн хувилбар нь тусдаа гарсан байгаа. Тусдаа гэдэг нь би яагаад яриад юм гэхээр өмнө нөгөө Halo Wars 2-ыг гарахад Ultimate Edition гэдэг арай жоох үнэтэй edition-д ингэж зүр код болгож өгч ирсэн. Тэгээд тэрийн сая ингээд Steam дээр болон Xbox-ийн өөрхөн дэлгүүр дээр нь яг $20 ингээд тусад нь авч болохоор худалдаанд гарсан байлаа. Өмнө бол зөвхөн Xbox 360 дээр байсан тоглоом байхгүй. Тийм их хүртээмжтэй болж ирж байгаа юм л та. Тэгээ яг би $20 гэдэг чинь тэгэл хямдралаар бол нэг тал үнээрээ болчих шүү дээ. Бас нэлээ боломжийн болохоор сонирхож үзтээ юм гэж бодлоо. Би ч бас стратеги тоглоом гэхээр за ямарс нэг StarCraft эхлүүлж үзье даа л гэж бодож байгаа. Halo Wars энэ ч дараа нь л. Одоо энэ Definitive Edition гэдэг чинь одоо хамгийн эцсийн хамгийн боловсронгуй хувилбар гэж байгаа. Өөрөөр хэлбэл та нар энийг тоглох юм бол Halo Wars-ыг мэдэрнэ л гэсэн үг шүү дээ. Halo Wars-ыг бүр яг одоо хамгийн засвартайгаар ямар ч алдаагүйгээр хамгийн гоёор нь хамгийн сайжруулсан хамгийн орчин үеийг тулгасан хэлбэрээр нь одоо мэдрэх нь тийм киноны director's cut юм шүү тийм дээ. киноны найруулагчийн хувилбар гэдэгтэй адилхан байхгүй. Тэгээ яг энийг бол ремастер хийцэн байлгүй ремейк хийцэн байлгүй нэлээд график нь гоё болоо сайжирсан харагдчихсан. Их дээр үеийн тоглоом шүү дээ. Бараг 360 үеийн тоглоом гэсэн чинь. За тэгээ дараагийн мэдээ PlayStation 4 Slim хард нь 1 терабайт болж нэмэгдсэн байгаа. Өмнө нь бол дандаа 500 таа байсан. Тэрийг энэ 4 сараас эхлээд ерөөсө бүгдээрээ 1 терабайттай. Өмнө нь бол өргөжлөлтөйг $300 хийвэрээ. Яг хуучин гэр өмнө нь болохоор Европ болон Японд яг тийм 1 терабайттай хөлбөрүүд бол гарч лээсэн байлээ те. Яг одоо л Америкт 1 терабайт болж байгаа байлаа. Манайх анзаараад дандаа л ихэнх хвчлэн Америкаас орж ирдэ шүү дээ. Тэгээд яг PlayStation 4 Slim авааг бол одоо нэг бүс нь ингээд харж байгаа шинийг нь аваад зүгээр юм шиг санагдсан. Hard гэснээс нь илүү авьяастай галзуу шүү дээ хүмүүс энэ консолуудыг SSD hard энтертэй болох эсвэл цаасаа officially SSD hard-аар гарах юм яригч идэв. Яг уу зүгээр туршилтууд үүдийн яг PlayStation 4 дээр SSD болон яг зүгээр энгийн hard disk хоёр нь хурдан ялгаа баг үнэндээ байхгүй. Нэг зүйлтэй байхгүй тийм. SSD чинь компьютер тэгэхээр нэлээд ялгаа мэдрэгдэн шүү дээ. Зүгээр яг юм консолт хийгээд харьцуулахад бол унших цагийн тодорхой хэмжээнд бага нэмэгдэж л байгаа л та. Гэтэ бүр тэгж амар илүү зардлын яхаар юм шиг. Мэддэхгүй next тэгж солиодох бараг шаардлага байхгүй төвчний зөв харьцуултууд гарсан байлээ. Тийм. Тэгээ одоо 1 терабайт гэхэр чи одоо зөндөө олон тоглоомны save data гарах нь шүү дээ. Save data шууд install data шүү дээ. Text чороо тэргээс. Нөгөө хуучин PlayStation 1-тэй байхад маань хэд чинь memory card гэдэг байсан шүү дээ. Тэр нь 2 мегабайт гэдэг байсан те. Одоо алах нь 1 тера гэдэг зөндөө тоглоом хатгалах шүү дээ. Тэгээ одоогийн тоглооч их том хийж тэгээд болдог шүү дээ. Дундаа 50 гигабайт Blu-ray 50-60-аас эхэлж байгаа. За тэгээд дараагийн мэдээ болох Call of Duty дэлхийн 2 дугаар дайнаас сэтэлсэн тоглоом нь бас алдагдсан те. Эхлээд нэг постэр дээр алдагдсан тэр нь яг үнэн болж таарсан. Тэгээд яг дэлхийн 2 дугаар дайнаар гарч байгаад маш олон хүмүүс ер нь дуртай л ах шиг байлаа. Угаасаа л нодлон тэр нэг Infinity Warfare гэж харахад л хуучин 2 дугаар дайнаар хийгээч гэж хүсэдсэн те. Үгүй яг хүмүүс заавал 2 дугаар дайн хүссэндээ биш зүгээр л тэр орчин үеийн тэр нэг юунд залхацсандаа л байгаа байхгүй те. Black Ops 2-оос хойш л дандаа тийм тоглоомод гарлаа шүү дээ. Дандаа сансарлуу юм. Эсвэл роботууд, корпорациудтай байлдаалдаг. Ямар ч утга байхгүй. Яг шоолцсон байсан л да. Одоо нөгөө сүүлийн 5 жил Call of Duty тоглосон хүмүүс дандаа тэр нэг Exo Jump ч нэг тийм бустертэй тийм өсөртэй юмудтай болцсон юм байна л да. Тиймгүй хүмүүс ч одоо 2 дугаар дайны тоглоом тоглохоор яаж тоглож чадах юм бэ гэж байна. Трейлерыг үзэхэд нэг тоглоулахаар ч юм байхгүй. Тийм яг трейлерийн хувьд бол өнөөл гэж санагдахаар байсан юм. Яг уу трейлер өвж жоохон онцгүй болцсон юм санагдчих. Нэг тийш тоглоё гэсэн сэтгэгдэл төрүүлж чаддаг. Одоо тэгээд эдгээр чинь юу хийхгүй байхаар айгүй утгатай шүү дээ. Тэр гоё Оросын фронт
Японуудтай хийсэн даймаа тэр нэг хүнддэггүй юм. Тэгэл ярих юм бол дандаа л нөгөө нэг Able Company эдэргээд Нормандд газардсан тэр зэргүүдээрээ л дандаа баруун Европын баруун фронтын л шиг хэсэгтэй явж байгаа л өөдөрт олчдөг. Сүүл гарсан Call of Duty дундаас хамгийн дайжгүй нь ой тонд үлдэхэр World at War л байхгүй. Яагаад гэвэл номхон талаад Япончуудтай байлдсан. Нөгөө Resno тэргээд Орсуудын бүр зүүн фронтын хэцүү нөхцөлийг бас үзүүлсэн. Гэхдээ зүүн фронтын нэг онцгой Япончуудтай байлдах нь хамаагүй сонирхолтой байсан байхгүй. Тийрх байсан. Тэгээд трейлер дээрээ бол дандаа л баруун фронт харагдчихилээ. Өнөөл нацистуудаа буудаал энэ бол дайман омаха эрг мэрэг Америка юм. Тийм л бодож. Миний бодлоор яасан сонирхолтой байсан байх юм бол би Япон юм уу Герман зэрэгээр л байлж ийцмээр юм те. Эсвэл бол одоо энэ юу гэж биш. Тэр тэгж хэлэхээр дуудаан л ойртох гэдэг юм бол солонгосын дайм бай. Тэр бол өстой амар юм л дээ. Дааш тэгээ хойд солонгостой муудалцаад байгаа болохоор стийн тоглоом юм чинь. Тийм одоогийн улс тэрийн нөхцөл байдлаар хэцүү шүү дээ. Тэгэл Home Front тэр чинь анхандаа хятадууд байж байгаа тэгээд болохоо болоод хойд солонгосчууд болгож ирсэн тийм. Тэгэхээр энэ нөгөө localization гэдэг шиг энэ улс төрийн дэлхийн улс төрийн байдал чи энэ гарч байгаа бүх кино, тоглоом, ном, зохиол, дуу хөгжимд нөлөөлж байгаа байхгүй юу гэхээр айгүй харамсмаар. Тэгээд Call of Duty-ийн талаар эргээд ярихад бол яг хөө за бид нар дэлхийн хоёр даяар хийж байгаа шүү гэж зарлж болохоос нэх сонц юм бол харагдахгүй л шиг хэлсэн. Тийм дээ, график бол уусаа гоё харагдчихсан. Тэр бол өөрөө бустертэй дэлхийн хоёр даяар дайц юм гараад. Тэр халаад өгөн заа. Тэгээд нөгөө нэг зомби нацистууд л эргэж ирнэ гэсэн байсан. А тийм. Тэрийг л хүмүүс их яриад идэв. Тэр тийм гоё байсан. Надад бол яах вэ гэсэн. Би бол бүр тоглож үзсэн. Би бол гоё зомбитэй тоглоомор бол би Left 4 Dead тоглоно өөр. Миний хувьд бол хамгийн гоё Call of Duty-гийн нэг тоглоом нэг ивэл нөгөө Modern Warfare 3-ын нөгөө нэг юу яадаг тестдэг давлгаа цэргүүд дайрдаг. Тэгэл боонууд нь сайжрал зэвсгүүд нь өөрчлөгдөөл мөнгө хураагаал тэгэл дрон дуудаад ганцаараа эсвэл найзтайгаа тестдэг. Тэр чинь. Sword mode шиг юм уу? Hard mode-тэй төстэй survival-ч тийм нэртэй юм байна. Тиймэрхүү байвал болж лээ хэрэг үнэхээр зомби байвал гүйдэг зомбитой бол гайгүй. Тэрнээс удаан зомби бол ирэхгүй. За тэгээ трейлер нэг тийм жоохон сүртэ онцгой чадсангүй. Яг уу тэр трейлерыг найруулсан хүмүүс ч юм уу тэр хийсэн хүмүүс л сайн байж чадаагүй санагдчихдаг. Нодлон Battlefield 1-ийн трейлер гарахад гоё юусэн шүү дээ тэр дуун ч гэсэн сүртэй. Тэгэхээр чи энэ анзаарсан бол Call of Duty World War 2-ын трейлер дээр бол ямар ч дуу яваагүй зүгээр л нэг хүмүүс орилол буудалцаал. Хурдан ирсэн. Олигтой имиж гүйцэд бас хаалаагүй тэгэл. Нэг шот амар тийм богинохон юм байлаа. Тэгэл нэг чухал царайтай хүн амар удаан slow motion-оор эргэж хараал хин ч юм бүү. Тийм бас жоохон найдаад байгаа юм гэж бидний харсан юм нэг эргүүлээд нэг өөр юм трейлер 2 гэж гараад нэг тийм юм гарчсан юм байна. Тэрэнд бол найдвар бол байгаа. Тэгжил найдаж бусдаар бол найдваргүй л харагдчихлаа. Тоглоом нь бол муулаагүй шүү дээ. Зүгээр трейлер нь онцгой байл гэж ярьж байгаа. Тоглоом бол тэгэл яг л Call of Duty л гараад. Гэхдээ би ингэж бодоод байгаа. Энэ нөхдүүд одоо яг анх би шүү дээ. Би анхны Call of Duty хизээч мартдаг байхгүй. Тэ? Нөгөө амар тоглоом. Анхны Call of Duty-с галзуусаа. Юу гэж бодоод байгаа гэхээр нөхдүүд яг тийм байлгах гэж л нэг оролдох баг. Яг тэрэн шиг л нэг тийм өрнөлттэй ер нь Call of Duty 1 гэсэн үг. Call of Duty нэгийг л баг дахиж арсын солиол рискийн хийсэн л байгаасаа. Тийм нэгтэй залгаатаас United Offensive тэрийг гарсан. Яг л нэгийнхээ үргэлжлэл. Хэрэв тэрийг байвал би бол ард тоглоно. Хэрэв тийм биш байвал би бол авахгүй. Тэгээд нөгөө нэг амин автоматар нөхдөв тэрийг энэ удаа бодлон тэр явсан. Тиймэрхүү сонсогчлах шиг. Тэгвэл гоё болохгүй тий. За тэгэхээр дараагийн мэдээ бол Nintendo-тэй холбоотой хэдийн бэлдсэн байгаа. За тэгэхээр 4 сарын 13-нд Nintendo Direct болсон. Тэрний таймыг яг гол юм ярих юм бол одоо Switch дээр гарах онцлог 2 тоглоом Splatoon 2 болон ARMS нэг нь Splatoon 2-ын 7 сарын 21-нд ARMS гэдэг тоглоом 6 сарын 16-нд гарна гэж шууд ховын зарлцсан байгаа. Тэгээд бас 3DS хаялгүй ингээд шинэ Layton цуврал гэдэг тийм puzzle төрлийн тоглоом байдаг. Тэрний шинэ анги Monster Hunter Stories гэдэг энэ англи дээр одоо гарч байгаа юм билээ. Тэгээд Hey Pikmin гэдэг бас нэг тийм тоглоомуудыг зарлсан шинэ Amiibo-с танилцуулсан байгаа. Тэгчнээ Switch сайн зарагдаж байгаа ч гэсэн бас ингээд 3DS хаялгүй те тоглоом гаргаж байгаа нь маш дайггүй санагдсан л та гэж бодож исэн чинь дараагийн мэдээ нөгөө NES Classic буюу Mini Famicom гэдэг. Тэрийг үйлдвэрлэн зогсоолоо гэд Nintendo өөрсдөө мэдгдсэн. Тэгээ угаасаа энэ үнээрээ олддггүй байхгүй юу? Ингээд дэлгүүрээс олддггүй дандаа eBay дээр дамын үнээр зарагддаг. Тэгэл тэрийг зарласны дараа дахиад ятсан шууд үнэн ингээд тэнгэр татаад бүр ингээд үнэтэй болоод явцсан байгаа. Тэгээ Японд бол яг бүр зогссон гэхгүй төр зогссон гэсэн бичиг бол гарч байгаа. Тэгээд тэрний дараахан бас нөгөө SNES гэдэг Super Nintendo Entertainment System-ийн классик хөлбөр
энэ бол гарч магадгүй гэсэн сургал яригдал байгаа л да. Тэрийг гаргах гэдэг энийг зогсоочлоо гэж хүмүүс ярьж байгаа. Яг хөө эндээс харахад зүгээр Nintendo нэг тийм нэг бодлын мөнгөнд дургуйч юм шиг те. Энд чинь бол амар эрэлт хэрэгцээтэй бараа байгаа шүү дээ. NES Classic бол тэрийг сайн үйлдвэрлээд сайн ингээд тийм ханган нийлүүлээд өгөхгүй ингээд нэг юм одоо нэг дамын 8-ыг дэмжиж байгаа юм шиг нэг тийм сони юм хийгээд байгаа байхгүй юу. Тэр нь нэлээд хүмүүс шүүмжилсэн ч байсан. Тэгээд бидсэн боломжтой бол одоо нэг авчмаар л байгаа нэг төрлийн консол та тэгэл олдохгүй байгаа нь харамсалтай л байна. Бүрний өтөрч ба ийм юу нэг сонирхдаг болохоор тийм нэг сонирхгүй л шиг л. Гэтэ NES Classic ч нөө юу штэ. Сайхан эмуляторс болгочихдаг шээ. Тэгээ эмулятороос гадна наа чи эмуляторын файлыг Android дээр суулгаад битгий санаа зовцоо. Ерөөсө тэр бол асуудалгүй. Би бол энийг өөрөө тоглож үзсэн байхгүй. Телевизээр залгаад тоглоход бол амар гоё юм билээ. Орос урагт залгаж үзчихсэн. Шээ. HDMI дээр залгачих жоо. Тийм үү. Тийм, NES Classic ч HDMI дэмждэг. Тэгэхээр заавал тоглоомдоо ширнэ консолдоо яг дуурлаад байгаа юм тийм инкол. Консолтод оруулж чинь дээрэс нь энэ ч өөрөө сэвэлж болдог дүрслэн сайжир чинь. Одоо энэ яг хуучин NES болоод ингээд хийгээ залгасан ч гэсэн одоогийн телевизэр дээр ямар муухай харагдах лээ тий. Бишээ зүгээр энэ хуучин консолууд чинь ихтгэхэд яатсан тийм супер хуучин консол гарцсан биз дээ. Ямар юм. Үгүй баах юм өөрөөр картрижууд уншдаг. Тэгээ гарнуудыг ингээд сольж яаж болдог тийм үед байдаг. Тийм. Тэдэр чин яг уу. Одоо яг анх яг ямар байсан тэрүүгээр л байвал гоё санагдал. Бастер дээ. Манай purist тий жоох. Purity first болох шиг. За тэгээ дараагийн мэдээ Nintendo 2DS-ийн Excel загвар гэдэг юм том дэлгэцтэй загвар байдаг. Тэрийг сая 7 сард $150 гарна гэд зарласан байлээ. Яг 3D л байхгүй болохоос биш. Яг нөгөө New 3DS Excel-тэй бүх юм адилхан үзүүлэлтэн ч ажиллахан нөгөө Amiibo-гочууд уншдаг. Тэр шинэ New 3DS дээр ажилладаг тоглоомууд нь ч гэсэн ажиллана. Яг түрүүний ярьсанчлан бас ингээд 2DS 3DS хаяхгүй шинэ юм гаргаад байгаа бас зүгээр санагдчихлаа л та. Тэгээд яг handheld буюу юм гар консолыг Nintendo бол нэлээд сайн авч явж байгаа. Дэмжлэг нь ч гэсэн өөрөө нэлээд сайн байдаг. Харьцуулах юм бол одоо нөгөө PlayStation Vita байгаа шүү дээ. Vita дээр бол ер нь өлегтэй тоглоом гараа их удаж шүү дээ. Sony ч өөрсдөө орыг хайцсан юм шиг тийм. Тэг чин 3DS одоо хүртэл тоглоом гарчлаа. Ингээ шинэ боломжийн загвар үүссэн зарлж чинь тэг гой тоглоомууд сонирхолтой тоглоом зөндөө байдаг. Тэг DS ер нь 2DS 3DS сонирхож байгааг бол одоо яг аваад ингээ тоглоход тоглоомын сан маш гоё бүрдсэн байгаа. Үн ч гэсэн боломжтой болцсон байгаа. Сонирхож үзвэл зүгээр үеийн юм шиг санагдсан л та. Заавал тэр олдохгүйгаа Switch дээр гэж явж яхаар. За Nintendo нэг иймэрхүү. За тэгээд тусад нь бас ярихад нөгөө өмнө зарлагдсан тоглоомууд яг гарах товууд нь хальтайлт аль биесээр зарлахтай явцсан байгаа. Энийг гэлс дуртай явчих. Тэгэхээр Dragon Quest 11 гэдэг өмнө ярьжсэн те. 7 сарын 29-нд гээд Сонсны хотод нэлээд эрт гарах юм байлаа. Энэ бол зөвхөн Япон хэл дээр гарч байгаа. Яг англи хэл дээр бол дараа жилээс л барыг наашгүй байх гэж бодож байна. Төгшөөлт нь жоохон дандаа хоцорч байгаа. Тий, Япон тоглоомууд ерөнхийдөө жоохон тэгдэг те. За Uncharted Lost Legacy гэдэг энэ бас нотлон PlayStation Experience-ээр зарлж байсан тоглоом. Яг гол дүрт нь нөгөө хоёр дээр нь гардаг Chloe гэдэг эмэгтэй дүр байгаа. Энэ удаад нөгөө трейлер дээрээс нарсан чинь үйл явдал нь энэгтгэхт болж байгаа юм билээ. Тэгэхээр нэлээд сонирхолтой харагдчихсан. Тэгээ үнийн хувьд ч гэсэн $40 гэхээр бас нэлээд олон цаг нүдэхээр л тоглоом юм уу гэж бодсон шүү дээ. Тэгээд Marvel vs Capcom Infinite гэдэг тоглоом 9 сарын 19-нд гарна гэж зарлагдсан байгаа. Тэгээд зохиолын трейлер нь гарцсан байсан. Ultron дээр гарч иржсэн те. Тэгээд энэ жил бас Injustice 2 одоо дараа 5 сард гарах гэж байна. Marvel-ийн тоглоом 9 сард гараад тэгээд Super Patriot-тай юм зодтолдог тоглоом бол энэ жил ингээд нэлээх гарч байгаа л харагдсан. За яг товууд бол нэг иймэрхүү байлаа. За гинкэн мэдээ ингээ болцсон. Тийм минийх нь ингээд ингээ болж. За миний мэдээ гэх юм бол Азтай холбоотой мэдээлэлүүд байна да. Чи Netflix-ийн Final Fantasy 14 Diary of Light гэдэг нэг шоу оруулж ирж байгаа юм. Тэр нь угаасаа Японд гардаг байсан. Үйл явдал нь ямар ч гэхээр нэг аав хүү хоёр Final Fantasy тоглолол амар бонд хийгээл нэг тэгжлээ галлаа үйл явдал гарч байгаа. Тийм хальт уншсан. Яг болсон явдал дээр сэдвсэн гэж хэлсэн. Харин байсан их сонирхолтой юм. Тэгээд бид нар ч гэсэн одоо хүүхдүүд энэ тоглолт ирэхээр ингээл хүүхдээ тоглолтог л аавд болох хэрэгтэй тийм. Тэгээд Final Fantasy 14-ийн дөрүүд энэ төр гараад явдаг гэд видео тоглоом тойрж үйл явдал нь өрнөж байгаа болохоор сонирхолтой юм болов гэж бодогдлоо.
За Resident Evil 4-ийн Otome Edition гэдэг нэг мод байгаа юм л та. Тэгээ нөгөө Resident Evil 4 чинь Leon нөгөө ерхийлж охин Ashley Graham-ыг аврах гээд явдаг шүү дээ, тийм. Тоглоом дээр болохоор нөгөө охин их л ядаргаатай. Тэр чигээр баг escort mission шиг санагдаад байдаг. Гэтэл нөгөө охиныхоо талаас болохоор Leon-тай ч юм уу тэнд гарч байгаа зарим дөрүүд ингээд дурлаад явдаг тийм dating simulator graphic novel маягаар явж байгаа гэж байгаа байхгүй яа. Тэгээд амар тийм ironically-гоор хийцэн. Ер нь тоглоомын эхлэл хэсгийг л харуулсан демо маягийн л мод гэж байгаа юм л та. Тэгээд тийм төрлийн тоглоомод ямар утгагүй байт юм гэдгийг харуулах чижсэн. Тэгээд зомбитай аим шиг survival horror төрлийн тоглоомыг dating sim болгож харуулсан гэдэг. Шоолж өгөөд хийж байгаа. Шоолж өгөөд яг хийсэн гэсэн. Тэр талаараас бас их сонирхолтой санагдсан. Тэгээд бүтэн үйлбэр нь гар хүүгэн тодорхойгүй. Ямар ч сан тоглоомын эхлэл хэсгийг бол тийм байдлаар хийсэн. Баг тоглоомын файлуудыг их ашигласан. Дээрс нэгэд custom art юмдаг бол оруулж ирсэн гэжсэн. Тэр их сонирхолтой санагдсан. Тэгэхээр жанрыг нь өөрчлөөд өөр дүүрийнх нь харах онцгоос шал өөр юм явж исэн байж бас болохоор биш шүү гэж харуулсан байгаа юм байлээ. За солонгосын ерөнхийлөгч сайхан нөгөө байсан ерөнхийлөгч нь хэрэг толбогдоод одоо шоронд хоригдж байгаа шүү тийм. Тэгээд нөхөн сонгуул нь л одоо 5 сард болно. Тэгээд тэнд өрсөлдөж байгаа хүмүүсийн нэг л болохоор StarCraft ашиглаж одоо сонгуулийнхаа компани ажиллаж ашиглаж байгаа юм байна. Тийм үнээс сур гарч ирсэн. Яаж байгаа гэсэн үг? Тэгээд ингэж байгаа юм байлээ. StarCraft-ийн map-уудыг оруулж ирнэ. Тэгээд өөрийнхөө нэр мэрийг тэр StarCraft-ийн resource-уудаар ашиглаж өөрийнх нэрийг бичиж байгаа ч тийм тийм байд байсан байхгүй. Нөгөө хойд солонгосын чи Best Korea, өмнө солонгосын чи StarCraft Korea гэдэг чинь тийм. Тэгээд яалч нөгөө солонгосчууд чинь видео тоглоом тэр дундаас StarCraft-ийг дуртай. Тийм болохоор одоо Америкт ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа бол одоо Америк хөлбөмбөг ч юм уу спортын арга хэмжээнд тоглох шиг л тийм хэвийн үзэгдэл юм аа солонгос бол хэдийгээр хүмүүс онцолж илээ. Тэгэхээр бидний бодоод байгаа шиг тийм хоо ерөнхийлөгчийн тоглоомд ингэж яаж юм биш. Зүгээр л сонгогчдынхоо арт иргэдийнхээ сонирхтыг юмд бас оролцож ингэж өөрийгөө дамжуулж илэрхийлж байгаа маа. Гэдгээр бол их сонирхолтой юм биш. Залуучуудаас их дэмжлэг авах юм шүү дээ. Тийм залуучуудаас их дэмжлэг авах. StarCraft-ийн амлалтаар ихээр нөгөө юу StarCraft 1 дээр гол дайсны дээр одоо Arcturus Mengs гэдэг нэг тийм сахалтай юм гэхгүй. Тэр чинь нэг амар сүртэй нэг тийм спич хэлдэг байхгүй. Тоглоом дээр. Тэрнийг үг мүгийг хилээ яваад байгаа юм болов гэж бодлоо. Зөв. Тэгэхээр нэр дэвшиж байгаа нь StarCraft-ыг ашиглаж байгаа юм байна. Зүгээр StarCraft-аар нэг хамаатай ч яг шууд холбоогүй юм ярихад тэр тамирчид яаж солонгосын тамирчид яаж бэлдэж байгаа гэж StarCraft-т. За. Юу яадаг юм статистик юу яадаг юм програм байдаг юм шиг байлаа. Тэгээд одоо маусны даралтыг хизээч гарддаггүй гэж байгаа байхгүй. Ерөөсөө юу ч дарсан тэр бол бүр яг одоо маусны за нэг 100 удаа дарахад тэр дөрөс нэг 2 л юм уу 4хэн даралт гардсан. Үлдсэн одоо 96 7 даралт бол бүр өстэй яг тэр тухайн ялалт яванд ерөөсөө бүр яг нөлөөлөхөр даралтууд байдаг гэдэг. Тэгээд 20 дугаарт минералынхаа тоог бүр ерөөс яг гөлрөөс тоглодог. Тэр яадгийн гэхээр за одоо газ юу тэр ирэнгүү тэрийг гаргана гээл. Тэрийг гаргана гээл. Тэр их юм бол тийг нэгэл. Хэрэг тэрийг амжаагүй бол тийм тэнцвэргүүд гаргана гээл. Ерөөсөө зүгээр юу бүгдийг ингээд жор болгоцсон гэдэг ч юм ерөөсөө бичсэн. Тэг яг тэрүүгээрээ бэлдээд тоглолдог. Тэрнээс юу гэдгийг одоо энүүгээр нэг ч юм их тийм байхгүй. Яг л бүх юм нь хатуу тооцоор тоглож байна. Мэдрэмжээрээ тоглож болохгүй юм. Мэдрэмжээрээ аим шиг юм стресстэй тоглоом, casual тоглоом биш учраас би StarCraft руу орохоос айгаад байдаг байхгүй. Зохиолын досоод үзэрэл гэсэн шүү дээ. Тийм тэгээд StarCraft-ийн нөгөө нэг хиймэл оюухаа их хамгийн хэцүү байдаг гинэ. Яа тэгэхээр хүмүүс амар олон зэрэг үйл хийгээд одоо компьютер болохоор яг тийм илүү тийм цогц юм бол хийж чаддгүй, хурдан дасч чаддгүй нэг тийм нийтлээс уншиж ирсэн юм. За дараагийн мэдээлэх юм бол энэ 22 оны Азийн спорт их наадамд e-sport нэг төрөл болж медаль авдаг төрөл болж оролцсноо гэж байгаа юм байлээ. Тэгэд энэ явандаа цаашдаас Олимпийн нэг төрөл болгоч бас үндэс суурийг тавьж гинэ гэсэн юм бол ярьж байгаа юм байлээ. Тэгээд хятадын нэг интернетийн компани тэр юм өгөн санхүүжүүлээд тэгээд хятадд болгож байгаа энэ Азийн спорт их наадамд оролцуулахаар болсон гэж байгаа юм билээ. Тэгээд ер нь бол ийм аль биесийн спорт бас болж орж иж байгаа юм байна шүү. Тэгээд Азууд чи ерөөхдөө стратеги тоглоонд их сайн StarCraft хүртэл ингээл жишээ дурддаг ойлгомжтой бас тий. Тэгээд тийм болохоор угаасаа сайн тамирчид гарч ирдэг. Олон улсын тэмцээн дээр ялангуяа MOBA тоглоомууд их амжилттай болсон энэ юмуудыг бас хоорондоо тэмцэлтийн нэг төрөл болж байгаа юм байна шүү. Гэт ийм мэдээг бол дурдъя гэж бодсон юм аа. За мэдээнүүдийн хувьд бол ингээд боллоо. Тэгэхээр өнгөрсөн сард нээлттэйсэн тоглоомоо ярив тий. За тэгээд за нээлттэй хийсэн тоглоомод эхнээс нь дуртай явах. Тэгээ. За тэгэхээр Persona 5 нээлттэйсэн байгаа англи хэл дээр. Bulletstorm-ийн Full Clip Edition гэдэг энэ ремастер хувилбар гарсан. Yooka-Laylee гэдэг нэг тийм сонин
инди төрлийн тоглоом руу юм гарсан байгаа. За нэг тусна ярина. Тэгээд Outlast 2, Warhammer 40,000-ийн Dawn of War 3. Тэгээд Sniper Ghost Warrior 3 бас гарсан байгаа. За. За эхнээс нь яриад явчих. За тэгээ. За Persona 5 нүүбэр хийвэлцэн. Би ч яг ингээд ревю үзсэн тэгээд илүү нэг Япон тоглоом болохоор нүүбэр яаж харагдсан тий сонирхолтой санагдаад байна. За хараад байхад бол ер нь энэ жил гарч ирэн хамгийн шилдэг RPG-ийн нэг л гэж бол хэлж. Бараг сүүлийн 10 жилийн дотор гарсан гэдэг байна шүү дээ. За зарим хүмүүс тэгж ярьдаг. Тэгээд Yakuza бас тийм байсан гэж ярьжсэн. Хамгийн гоё RPG-гууд ингээ консолоор гараад байгаа нэг үл харамсалтай байл. Би болохоор энэ барууны RPG-ууд тоглоод нэг л наалж өгдөгөө. Болж игдэг бас Япон тоглоод оролдоод үзэхээр дандаа консолоор гараад болж игдэг бас. Тэгээд за Persona 5 бол цувралынхаа 6 дахь тоглоом гэж байгаа юм байна. Тэгээд тоглоод үзэхэд бол заавал өмнөх тоглоод бол мэддэг шаардлага байхгүй. Шинээр орж байгаа бол энэ надад тоглох боломжтой гэжсэн. За зохиолын хувьд болохоор жинхэнэ ертөнц тэгээд сүүдрийн ертөнц гэсэн хоёр ертөнцийн хооронд үйл явдал нөрнөд тэгээд тэр хийсвэр ертөнцид нь одоо бодит ертөнцээр харьцаж байсан хүмүүсийн зарим зан чанарын марксууд болдог ч юм уу. Тэд нартай нь өөрийнхөө найзуудын тэр чадварууд марксуудыг ашиглаж хоорондоо тулдаг гэжсэн. Тэгээд Япон тоглоом учраас 10 жилийн сургууль дээд ангид бол үйл явдал нь өрнөдөг. Тэгэхээр хичээл номоо хийх, үерхэх, найзуудтайгаа хагас цагийн ажил хийх зэрэг одоо сурагч байх амьдралаараа амьдраад тэгээд нөгөө ертөнцийн болохоор ингэж тулдах, хадлын бодлоо оролцох тийм хүчээс байгаа. Тэгээд сэтгэл санааны дарамт хүчирхийл тийм тоглоомд бас тийм ч их хөндөгдөд байдаг сэдвүүдийг бас зохиолд бас тусгаж өгсөн гэж бол явж байсан. Тоглолтын хувьд болохоор өөрийнхөө партид буюу одоо тэр багтаа хүмүүс суглуулах, тэрнэрийг ашиглаж марксуудад тулдах, за түрүү нөгөө нэг өөрийнхөө цагийг зохион байгуулах гэж ярьжсэн. Ер нь зохицуулах юм ихтэй учраас тэгээ хоёр ертөнцийн үйл явдал өрнөж байгаа учраас анх орж байгаа хүнд бол бүх юм нэг дор ойлгож авах хэцүү. Яг сураад ойлгоод таашаал авч эхлэхэд тодорхой хэмжээний хугацаа бол хэрэгтэй гэжсэн. Тэгээд ойлгосон бол авттай бол тийм төрлийн тоглоомын нэг бол гэж хэлжсэн. Тэгээд тулдааны хувьд болохоор тийм акшн хэсэд нөгөө нэг яг Япон тоглоом шиг ээлжилж тулддаг. Тийм turn based RPG гэж хэлсэн. За тэгээд зан чанар марксуудыг Pokemon шиг цуглуулдаг байгаад тэгээд тэрх байд л байлаа. Тэгээд зохиолын ер нь дундчаар дуусгахад ойролцоогоор 100 цаг гэж ярьж байгаа. 100 цаг аа. Дундаж. Тэгээд нөгөө replay value-га дахиж тоглоход ч гэсэн ерөөсөө ингэж тийм сонирхолтой байж чадхаар маш тийм болсон гэж ярьж байсан. За тэгээд бас маш загварлагтай. Дизайн амар сайтай. Стайл бол биелээ. Тэр одоо нөгөө тоглоомд байгаа Токио хотоор явход ч гэсэн маш зугаатай байна гэсэн. Саундтрекийг бол угаасаа Persona тоглоом саундтрек амар сайтай байдаг. Тэрийг нэлээд магтсан байлаа. Тэгээ түрүүний хэлсэнчлэн баг ер нь бол муулсан юм байхгүй. Ер нь л сүүлийн 10 жилд гарсан баг шилдэглэжээ RPG төрлийн тоглоом гэж нэлээд магтсан байгаа. Тийм гол дутагдaltaй л нь сурахад л жоох хугацаа орно гэж хэлээ. Хүмүүс тэгээд яг гарсныхаа дараа Америк гарсныхаа дараа ерөнхийдөө 1.5 сая хувийг одоо shift гэж л яриад байгаа юм л та. Одоо тэгэхээр бүрнээ shift тэгээд нэг зарагдсан shift 2 гэдэг хоёр өөр нэг ойлголт яваад байгаа шүү дээ. Энэ талаар жоон дэлгэрүүлж үгүй. Яг shift гэхээр юу л бах л та. Би бас тэгж ойлгосон л тоо нөгөө publisher нь дэлгүүрлүүлдэг ингээд 1.5 сая хувийг ship явуулсан гэж байгаа байхгүй. Илгээсэн. Түгээсэн юм уу? Түгээсэн. Тэгээд дэлгүүр нь бол зарах нь бол тэдний өөрсдийнх нь асуудал шүү дээ. Тэгсэн мөртлөө гаргасан гэсэн үг юм биш үү? Тийм баг. Тийм байна. За гаргасан бэлдэж гаргасан гэсэн үг юм биш үү? Яг өөрийнхөө дэлгүүрүүдээр зардаг байсан бол гаргасан гэд яг нь шууд дэлгүүр рүү зараад мөнгө бол авчиж байгаа шүү дээ. Дэлгүүр нь өөрөө зарагдахгүй хамаагүй. Харин тийм болчихсон. Тэгэхээр зарагдсантай адилхан болчихж байгаа юм л да. Бид энийг яг зарагдсан гэж ярих нь зөв үү? Гаргасан зөв юм шиг байна да. За тэгэхээр Persona 5 яг англи хэл дээр гарсныхаа дараа 1.5 сая хувь одоо гаргасан гэж хэвлэгдэж гарсан гэж компаниас мэдээлсэн байгаа. Тэгээд аль 9 сард бол Японд гарсан байсан те. Тэгээд тэгэхэд нэг 500 мянган хувьтай байна гэж ярьж ирсэн. Тэгээд яг англи хэл дээр гараад ер нь бол маш сайн зарагдаж байгаа л гэж бодож байна. За дараагийн тоглоом. За Bulletstorm-ийн Full Clip Edition гэдэг энэ 11 оны тоглоомны нөгөө remaster төлбөр нь байгаа. Яг гоо график нь жоохон сайжирсан. Зохиол нь бол угаасаа нэлээд марцсан. Би өмнө дуусгаж ирсэн. Тэгээ дээрэс нь нөгөө нэг юу Duke Nukem тоглож болно гэж. Тэргээр тоглож болно гэж ороод. Амар нөгөө нэг би энд байх эсвүү гэсэн утгатай оноонд их ярьдаг бас тэгжсэн тийм. Яг гоо
жоохон экстра гэдэг нэмэлт юмнууд амар багтаа тэгээд хамгийн гол нь хуучин тоглоом юм байж байгаа. $50 гэдэг яасан үнэтэй гарт ингээл нэлээд шөмжилсэн билээ. Үнэн багасаад ирэх ч юм уу тодорхой хэмжээний хямдраад ирэх юм бол яг тоглоод үзвэл бол маш зугаатай тоглоом л. Бараг миний тоглолцсон хамгийн зугаатай юм шүүдэр тоглоомууд нэг. Гинко тэгэхээр надад сонирхолтой санагдаад идэв. Би тоглоод их он санагдаагүй. Гол нөгөө нэг хүмүүст гой санагдаг юм нөгөө old school shooter дээрэн shooter тоглоомтой төстэй санагддаг гэдэг юм шиг л дээ. Одоо бол тэр хүмүүсээ татаж авчирч байгаа л жигээл нэг сонь сонь янзаар алдсан шүү дээ. Тэгэл оноонууд аваад өөрөө гол дөрөвчс нэлээ маазраал гачаач юм яриад яваад байдаг. Их зугаатай санагдчихсэн л та. Тэгэхээр үнэн нэтэрхий их байна, нэмэгдсэн маш бага байна. Ийм л дүгнэлттэй байна тий. За Yooka-Laylee гэж ямар тоглоом байна? Yooka-Laylee-гээ дараагийн тоглоом. Энэ Banjo-Kazooie гэдэг Nintendo 64 дээр гарч ирсэн тийм платформер гэдэг өсөрдөг тоглоом байт юм байна л та. Бид нар бол нэг сайн мэдэхгүй те. Би бол бүр анх удаа сонсч. Тийм. Гэхдээ яг нэг хийсэн студид нь Rare гэдэг яг нэлээд алдартай студи байдаг байсан. Тэрний одоо яг ажилтдаг байсан хүмүүс нь хуучин Banjo-Kazooie дээр ажилтдаг байсан хүмүүс тусдаа ингэж гараад тэгээ бид нар юм Yooka-Laylee-гээ тоглоом хийе гэдэг нэг Kickstarter гэдэг мөнгө босгосон юм байлээ л да. Тэр нь маш амжилттай мөнгө босгоод тэгээд сая 4 сард гарсан байгаа. Тэгээ яг тийм хуучин тэр Banjo-Kazooie шиг гой болж чадаагүй л гэдэг хүмүүс жоохон шүүмжилсэн байлээ. Ухарч явах backtracking амар ихтэй, камер жоохон асуудалтай байна гэж ийсэн. Тэгээд тоглоомын дунд бас нэг тийм сонио асуулт хариулт гардыг байл л да. Тэр нь бас нэлээд хэцүү байдаг. Тэр нь жоохон ядаргаатай юм шиг хүчилсэн юм шиг санагдчихээн гэл тийм байлээ. Тэгээд ер нь бол Banjo-Kazooie тоглож үзээг бол шууд тэрийн тоглоод эхлээ үзсэн дээр явах гэж хэлээ л да. Ягаад Yooka-Laylee ингээд хүмүүс яриад байгааг тийм ойлгохын хувьд. Надаа үзээд бол чи нэг нэг сүртэй санагдахгүй л байгаа юм л да. Яг нэмээд хэлэх зүгээр тэр Mighty номер 9 гэдэг амар фейл хийсэн тоглоом байна шүү дээ. Юу вэ? Бүтлгүүцэн тоглоом. Бүтлгүүцэн тоглоом. Яалаа. Яа. Ямар тоглоом вэ? Нэг хажуунаас Mega Man-тай адилхан гэдэг. За. Mega Man-ыг уусаа хийсэн. Тэр шиг бүр амар бүтэхгүй тоглоомуд болоогүй байна гэхдээ тоглож болохоор тоглоом байл гэж. Хамгийн муу тоглоомтой харьцуулахад гайгүй. Тэр чинь яг Mighty номер 9 чинь яг амар их мөнгө босоод бүр нэлээд хүлээлттэй хайп өндөртэй байсан тоглоом байхгүй. Тэгээд яг гарсан чинь үтсийн бүтээгдэхүүн яг тэгж анх өөрсдийнх нь ярьжсэн шиг чанарт нь хүрч чадаагүй. Тэгээд нэлээд шүмжилтэй байдаг тоглоом. Мөнгө төрүүлдэг өчгөөс хүмүүс гайгүй хүлээдэг үлдээ. Yooka-Laylee гэдэг юм сан тоглоом иймэрхүү байл. Хинэж мэдгүй тоглоом ярьсаар байгаа л таарлаа. Гэтэ яг Banjo-Kazooie тоглож байсан хүн байж магадгүй шүү дээ. Бүрнээ бол мэдгүй. Яг 64-тэй байсан хүмүүс зөөхөн яг тэгээ Banjo-Kazooie яг орж ирж исэн юм уу мэдгүй болохоор нэг тийм л байна. За дараагийн тоглоом Outlast 2 гэдэг юм. За нүүбүр ярих. Надад бол би нэг иймэрхүү нөгөө гинт айлгадаг тоглоом нэг сонирхолтой болохоор сүртэй харсангүй л дээ. За Outlast 1 тэгээд дараа нь гарсан expansion 2 нь бол сонирхолтой байсан зохиол нь бол тийм галзуугийн эмхтэй хүмүүсээр янзын туршилт хийгээл тиймэрхүү үйл явдлын талаар ярьсан байхгүй юу. Тэгээд хоёрынх нь үйл явдал болохоор тэрнээсээ дааш нэг шууд үргэлжлэл биш байгаа нь жоохон харамсалтай санагдсан. Гол үйл явдал нь яаж яах вэ гэхээр ингэж авгаа нөхөр хоёр 90 сурвалжлах сэтгүүл зүй хийдэг сурвалжлагчид байхгүй юу. Тэгээд нэг жирэмсэн эмхтэйг алсан малсан гэдэг тийм алгын талаар мөрдөж явж байгаад айгүй хөдөө. Тэгсэн чинь нэсэд тэрэг нь унаад тэгээд тийм шашны фанатикууд хоорондоо байлдж байгаа газар ирээд тэгээд тэнд наашилтын үйл явдал болж байгаа юм байл л дээ. Тэгээд нарийн ширээ нэг хараагүй. Ер нь бол тэр шашны хоёр бүлэгл хоорондоо байлдаал аль алилсан цухтаагаад ихнэрээ хайж байгаа талаар л ер нь үйл явдал өрнөд байгаа юм билээ. Ревьюуд бол ер нь Resident Evil 5 Evil Within-ийн элементүүдийг авсан байна. Төстэй санагдаж гэсэн юмыг бол хэлжсэн. Тэгээд ер нь бол тийм хөдөө зилүүд газар нэг хүмүүс алаад төрлийн кинодыг бол их дуурайсан гэж хэлээ л дээ. Тэгээд бараг тоглоомын 3-1 нь бараг өнгөрсөн үйл явдал өрнөж гэж аахгүй. Нөгөө гол дүрийнх нь зураглаад залуу нь болохоор Багдад католик сургуульд явжсан. Тэгэл тэгтээ нэг хүч хийлэн тэр төртдөг байсан ч байгаа тий. Тэр мөрөнтэй их холбоотой. Тэгээд эхнэр нь явандаа жимсэн болоод тэр хүүхдийг нь ямар очиртай асаас чинь хил нэг орооцолдож яасан л хитрхи зохиол дээр анхаарах гээд тэрний хүн төрөлхөөл хачин болцсон гэж бол ярьжсэн. Тэгээд тоглолтын хувьд болохоор өмнөхтэйгээ адилхан зүхтаал байна гүүгээл энэ батарей болоод хийгээл энэ тий яж хахад зураглаач юм байж 1 минутанд зайн дуустдаг камератай яагаад ч аваад байгаа. Тэгээд заавал нөгөө нэг зүхтаах хэстэй хэсгүүд байдаг. Тэр хэсгүүд нь уюуд нь баг хөвчлэн таг харах хүсэл хаашаахан тодорхойгүй болохоор
нэг зөвхүүлэл өвчтөг. Одоо тэр доогоор орох нь нөгөө тэнд нэг тим өнгөцсөн ингээд хэд дахин явах нь амар ядаргаатай гэж юм л да. Тэгээд тиймэрхүү зүйлсэн ядаргаатай зохиол нь тийч ойлгомжтой биш. Ерөнхийдөө бол таарахын байна л гэж хэлээ. Яг зүгээр миний харсан ревюдер болохоор нэгдүгээр ангир нэлээд тийм jump scare гэдэг гинт цочоодог те. Тийм ихтэй байсан бол хоёр дээрээ илүү тэрийг багасгаад жоохон уур амьсгалаараа айлдах гэж бас үзэж ийн гэл бичсэн байлаа. Харин тийм болохоор энэ тоглоом YouTube дээр амжилт болохгүй байгаа гэдэг байхгүй юу? Нөгөө хүмүүс ч заавал хашгирж байгаагаа камераар ойртуулж харуулж нөгөө хүмүүсээ татах хэвээр. Тэгсэн чинь jump scare-д байхгүй байна гэдэг. Энэ амжилт болохгүй байх л ч яг Outlast-ийн 2 гэдэг утгаараа тэгэл зарим нь тоглол үзэхүүд нь үзэх л баг. Бусдаар бол нэг аимшигын жаар саншдаг хүмүүс л үзээд байгаа тоглоом биш юм шиг. За Dawn of War 3 бол гарсан байгаа тийм. Тэгэхдээ стратеги тоглоомч гэсэн нөгөө Total War-ын Dawn of War-аас тусдаа тэр нь болохоор Dawn of War Fantasy, энэ нь болохоор 40k гэдэг анхандаа бол нэг ертөнц байжгаад одоо бол тусдаа ертөнц гэж хэлэх болсон. Шал өөр тусдаа ертөнцийн тоглоом гэдэг энд ялгаж ойлгох хэрэгтэй. Үгнэж хэлэхэд бол тийм ч сайн болоогүй юм л гэж хэлэхээр байгаа юм л да. Тэгээд Баатар нэгжүүд энэ төр оруулж ирсэн нэг тийм MOBA тоглоомтой төстэй болгоцсон гэж байна. Та нар миний хайртай франчайзыг Dota болгоцсон байна гэх юм бас тэгж байгаа харагдчихсан. Single player горимын болохоор яг хөө зохиол нь нэг тийч муу биш. Гэхдээ ерөөхдөө нөгөө тоглоомынхоо элементийн нэгжүүдийг танилцуулсан кампайн талтай 3 төрлийн улс байх юм бол нэг улсаар нь явахдаа одоо нэг том тулдаан ч юм уу тэр үйл явдал өрж байгаас ихээ өөр өөрсдийнх нь өнцгөөс тэрийг харуулж ийн гэж байгаа. Тэр нь яг хөө сонирхолтой байна гэж байгаа юм л да. Геймплей болохоор нэгийг нь хоёртой нь холиод тэгээд дээрс нь жоохон мобайл элементүүдийг бол оруулж ирсэн байна гэж бол хэлж ийсэн. За 3 faction гэж түрүүлсэн. Тэр нь болохоор хайчулууд аав гэсэн шиг хоорондоо нэг нь нөгөөгөө дийлж хаар зохион байгуулалттай. Тэгээд баатар нэгжүүд гэж байгаа. Тэр нь их онцгой чадвартай супер юмуд. Тэрийг яаж нарийн давуу талууд нь ашиглах вэ? Яаж өхүүлэхгүй байх вэ гэдэг. Шатраар бол шатрын бэрстэл их адилхан байна гэдэг бол тий. Яг хаа алдлаа гэд бүх юм дуусчихгүй. Гэхдээ байж хат үнэхээр том давуу талыг өгдөг. Тэрэн дээрээ голсооч бас моботой адилхан байна гэж хүмүүс бол шүүмжлээд байгаа юм билээ. За графикийн хувьд болохоор бас нэг жоохон халтардуухан л надад бол харагдчихсан. Надад бол график зүгээр л харагдсан. Яг бас нэг нэлээд хэцүү талтай байна гэдэг ашигласан чинь комплекс гэдэг нэг ойлгож байгаа. Одоо жижиглэн хянахлахгүй юу? Хамаг юм аа. Ингээл нэг хөгжиж байгаа юм болгоныг өөрөө хийх хэвээр. Хаашаач явсан тэрийн дараа л нэг юм болчлаа гэхээр за одоо энийг хөгжиж бүх юмыг өөрөө хийж байгаа юм. Тэр урагшаа хашаа явах чинь ядаргаатай. Тэгээ тим юм дээрс нэмээ нөгөө тулаан нэг жоохон тим болохоор нэг хоёр тишээ татагдаад байдаг. Тэгээ нөгөө тулалдаан яагаад бас нөгөө микро менежмент уу жижиглэн хянах гэдэг нь орж ирдэг юм гэхээр яаж байгаа тэгэл хөгжсөн зэрэг болгоныг өөр төрлийн буужинтай. Тэгээ тэрийг ингээд дараа байлдахгүй бол яг анхдагч зэвсгээрээ ерөөсөө олигтой байлдаад яж чаддгүй. Тэгээ баатрууд нүртэл тийм балан амтай болохоор тэд чинь маш л ингээд урд шашигт кибордоо дараал ингээд тэр юм ингээл явахгүй бол ерөөсөө болтгүй маа. Тэр чи ганц маусаараа тоглодгүй юм байна. Дандаа кибордоор. Тий. Хоткинүүд халуун төвчлөө. Тэгээд шууд тушаалах төвчлөө байхгүй. Дээрээс нь нэмээд бүр хэцүү болгож байгаа нь юу вэ гэхээр нөгөө харагдах талбай нэг баг. Бүхэл юм ингээл жоохон хэсгэл харагдаад тал дэш нь гүйлгээл бүх юмаа харж хянах хэрэгтэй байдаг. Тийм болж нөгөө дээр үеийн Age of Empires-ыг тоглоход ямар хэцүү байдаг шиг тийм л харагдчихлээ л тэр нь бол. Тэгээд үзэгдэлт муутай. Тийм үзэгдэх талбай багтай. Стратеги тоглоом мөртлөө. Dawn of War 1-2-ыг сонирч үзье гэж бодоолсон чинь 3 хүртэл сүултээ ингээд гарчдаг. Тэгээ сүүл том хүлээлттэйсэн Halo Wars 2, Dawn of War ингээд мяарчаар стратеги тоглоомод ер нь хаашаа явж ийм л гэж бодож таарсан. Яг хөө бидний мэдхгүй жижиг гайвуу тоглоомд гарчлаа болоо. Гэхдээ зэрэглийн тоглоомууд нь жоохон фейл бүтлгүүтэй л юм л та. Яг надад зүгээр энэ жил яг ийм стратегийн төрөл бас орох л байна. Avon Colony гэх нэг тийм хот байгуулдаг мөртлөө хот дээр нь бас нөгөө тэр нутгийн харь гаргийнхаа мэрч дээрлэгдэг те хот ботрон дайрдаг. Тэр их гоё л харагдаад байсан л та. За сүүлд нь ярих ганц тоглоом болохоор Sniper Ghost Warrior 3 байгаа. Үнэтэй лаг тоглоом шиг харагддаг инди тоглоом гэж хүмүүс хэлээд байгаа л да. Crytek Engine дээр хийгдсэн болохоор тэгж ярьж байгаа юм билээ. Харагдах байдал бол дайжгүй. Тэгээ хүмүүс бол яаж энэ тоглоом энэ франчайз 3 дахь тоглоомоо гаргаж чадваа энэ бүтлгүүцсэн юм шиг их гайхшиж хүлээж авч ирсэн. Тэгээд нөгөө нэг дээр Styx гэж ярьжсэн шүү дээ. Нилээн дундаж төвшин тэгж нуугдж явдаг стелс тоглоом. Sniper Ghost Warrior болохоор нэг л тийм дундаж төвшний снайпертэй тоглоом гэж бол
багцлж хэлж бол болохоор байсан. Зохиол бол маш уутгартай, шин зүйл байхгүй. Far Cry Crysis шиг бүхэл open world тоглоомууд шиг мөртлөө таарах хийсэн юм гэж байгаа. Геймплей нь ч гэсэн тэрнтэйгээ адилхан талбайгаар авьжлаасан төв устгах, эд тогшил цуглуулах, зэвсгээ сайжруулах тиймэрхүү зүйлс байна. Зөндөө их алдаа, уутгартай зохиол, уюуд хоорондоо маш удаан. Тэгээд сайлсан юм байна. Буу сум нь онлсон газраас ч онж ихгүй, хитрхи хол дайсан буудчих юм бол тэр нь дахиад төрсэн байдаг. Тэстэ солиотой реалист юм шиг байна. Алцсан дахиж төрөөд байгаа л жоохоо тийм байр гэдэг байгаа бол та. Хитрхи хол болохоор тоглоом нь нөгөө үхсэн мэйдэн тогтоож авахгүй дахиж төрүүлээд гэж байгаа. Муу програмчтай. Тэгээ яг хуу буудаж унахтай яг хүн нэг толгоонд бодлоо унж байгаа нь дажгүй харагдаж байна. Хаяа та. Гэхдээ нөгөө снайпер элитэрч бол доторх хэрэгтүүд тэнсэрж байгаа нь харагддаг шүү дээ тийм. Би бол нөгөө снайпер элиттэй холиод нэг сайн ялгадаг байхгүй. Арай тусдаа л тийм. Үүс жоохон хямдхан яа хөлбөр нь л гэж. Тийм. За ийм л байна да. Тэгээ энэ сарын тоглоомын үед бол бас биш хэдэн тоглоом гарсан байна. Яг бүгдээрээ бидний хүлээлтэнд хүрээгүй ч гэсэн тийм. Persona 5 л ерэн сайн багш шүү дээ. Persona 5 ер нь JRPG-гууд ер нь эргийн ирэлт хийгээд эсвэл хүмүүсийн анхаарал илүү их татагдгаар хүмүүс л хүртээмжлэгээр л хийдэг болоод маш хайртай шүү дээ. За одоо тоглосон тоглоомудаа яриад та тийм. За тоглоомудаа ярихын өмнө бүрнээ их сонирхолтой програм олсон гэж хэлжсэн тий. DOS Box мах тэр талаар ярих вэ? Тий, DOS Box гэдэг програм байгаа. Энэ ерөнхийдөө жоохон одоо манай Ахмад үеийн залуучуудад ер нь үнэхээр дуртай тоглоом байсан бол тэрийг тоглох боломжийг олгож байгаа тийм үнэгүй програм би их багавтар хэмжээтэй. Тэгээ тэр Macintosh дээр ч байгаа, Windows дээр ч байгаа. Тэгээ DOS дээр байсан тоглоомод. DOS дээрсэн тоглоомнуудыг шууд Windows дээр тоглож болно. Тэгээ давуу тал нь юу юм гэхээр саунд эдгээр нь ажиллана. Тэгээд дэлгэцээ дүүргэж харж болно. Тэгээд фолдроо ерөөсөө зөөгөөл тэр DOS box дотроо хайчдаг. Тим програм байгаа. Тэг үнэхээр сонирхож үзээрэй. Зүгээр хуучин DOS үеийн тоглоомнууд бол одоо ер нь сайн хайвал интернет дээр зөндөө олддог. Тэг үүн дээр тоглоом хадгалж болдог болцоотой гэхээр хамгийн гоё байгаа. Тийм байна. DOS-ийн онцлог тоглоом гэхээр юу вэ? DOS-ийн онцлог тоглоом гэвэл одоо тэгэл нөгөө мэдгүй тэр зөндөл байсан юм дөө Operation Wolf гэсэн үг. Operation Wolf гэх нэг бууддаг тоглоом байна маусаараа. Тэгээ нөгөө нэг Lion King гэдэг Disney-гийн тоглоомнууд байгаа Aladdin тэр PC дээр байсан тэр чинь. Тэгээд нөгөө Stunts тэргээд уралддаг тоглоомнууд байна. Тэгээ нөгөө Archon Ultra гэдэг шатар матар. Prince of Persia ч DOS. Prince of Persia ч байгаа. Тэгээд нөгөө Constructor дээр байгаа. Constructor бол залуу сайн мэдж байгаа. Хүүлээ нэр. Тэр Ignition эдэрэг уралдаан юм шиг. Ер нь бүгд л байгаа. Тэгээд DOS Box бол үнэхээр гоё програм. Тэгээд юу одоо ингээд нэг юм тоглоом байгаа. Японуудын Koei гэж компани гэдэг. Одоо Dynasty Warriors сурал хийж байгаа тийм ээ. Эднэр яадаг гэсэн хэрэг хуучин бүр 80-аад оноос хойш Historical Simulator гэж сурлууд хийжсэн. Тэрэн дээр нөгөө Nobunaga's Ambition эдэр гээд 3 улсын түүхэн мөхөр хийсэн. Three Kingdoms Японд хийдэг. Ийм одоо түүхийн simulation тоглоом байдаг. Тэр л үнэхээр график бол айгүй энгийн хэлбэр. Тэгээ тэрэн дээр миний тоглолттой тоглоом юу гэсэн гэхээр одоо Genghis Khan гэдэг одоо нэг Чингис хааныг хэлж байгаа л та. Genghis Khan Clan of Grey Wolf гэдэг тоглоом байдаг. Тийм. Тэрийг одоо манай монгол залуучууд бүр заавал тоглож үзэх хэрэгтэй гэж би бодож байна. Яа тэгэхээр би одоо ингээд зөндөө монгол залуучуудад тааралдаг байхгүй. Ингээл тоглоом иймэр байна. Стайл гой монгол тоглоом хийсэн. Монгол тоглоом хийгээл ингээл тий. Тэгэхээр л стайл амар график яриад нэг сүртэй түүх яриад тэгээд одоо тэр юу юусэн мэдэхгүй байгаа шүү дээ ихэнх нь бол энэ game developer-ийн талын асуудлууд. Тэгэхэд одоо энэ Японууд ч бүр энэ 90 онд уу 92 онд энэ Clan of Grey Wolf гэж тоглоом хийгээд дэлхийд гаргаад тэр нь бүр Америкууд руу одоо нэг localization буюу нутагшилтаар гараад явцсан тоглоом байгаа. Тэгээ энэ тоглоомыг товчхон тайлбарлах юм бол Монголын түүхээр явдаг байхгүй юу? Тэгээ 3 одоо кампаньтай. Эхний кампань юу юм гэхээр одоо Тэмүүжнэр явдаг. Тэгээд одоо 8 мэрэгдгээ янз бүрийн овгуудаас сунгаад тэгээ Монголыг нэгтгэдэг байхгүй юу? Монголыг нэгтгэхэд дуусчих юм бол хоёр дахь кампань нэгтгэждэг. Тэр нь юу юм гэхээр дэлхийг эзлэх кампань эхэлдэг байхгүй. Тэгээд role playing game байхгүй ээлжүүлдэг. Тэгээ одоо биеийн тэнхээний оноо гэж яддаг байхгүй. Одоо 10-аас 14 ч юм уу те. Тэгээ одоо яадаг юм гэхээр нэг зарлиг нэг тушаал гаргах гээд нэг 2-оос нэг 5 оноо эдэр явааддаг. Тэгээд тэр одоо улирлын хүч чинь дуусчих.
Тэгээд тэргээр одоо бослог дарах, цэрэг удирдах тийм одоо хийгээ явдаг айгүй хөөрхөн. Наач чиг сонирхлоо. За маусаар тоглохгүй зүгээр кибордоор тоглоно. Тэгээд хадгалж болно. Тэгээд дөрүүдийн айгүй хөөрхөн монголчууд царай мэрэттэй хийцэн. Тэгээд яг байлдаан дайн болохоор одоо Total War чинь ингээд том газрын зураг байж байгаад орчдөг шүү дээ дайн руугаа. Тэр бас их тэгж ордог байхгүй юу? Тэгээд 8 одоо цэрэг удирдах байлдуулна. Тэгээд тэр бүр амар нарийн хараа. Хэрвээ алт дутуу байвал цэргүүд одоо хоол алт хангамж эсвүүд дутуу байвал ерөөсөө тэгээд дайсны нутг руу шууд хятуулна. А бүх цэргүүтээ аваад орох юм бол ар нутагт бослог гарна. Тэгээд өөдгөө хүмүүсийг оноог нь мэдсэрэж авч төрд ажиллуулах юм бол төр завхарна. Тэгээд юутай бүр нөгөө нэг худалдааны 8-аатай одоо 8 худалдаа хийдэг. Тэрний юу гэхээр уугрууд одоо монголчууд нүүдэлж тэдэр нь арьс мах зарна ерөнхийдөө. Тэгээд хятадууд торох зарна. Тэгээд араб худалдаачд байгаа. Тэгээд Венецүүд гэдэг байхгүй. Тэгэхээр хятадууд торгыг хамгийн хямдхан зарна. Венецүүд торгыг хамгийн үнэтэй авдаг заяа. Тэгээ ингээд донд нь ингээд мөнгө босгож байгаад чэнж хийдэг. Тэгээд ханш ингээд унаж өгсөн. Заримдаа 0.5 болох юм бол ингээд бүх юмний үн будаа болоод наач чигээр галзуу тоглоом шиг. Галз солиот байгаа тоглоом заяа. Тэгээд үлсгэлэн болно. Тэгээд цэргүүд ардуудаас татвар авах юм бол ардууд дайччихдаг. Ардуудад ингээд баярлуулаад мөнгө төгрөг өгöd авах юм бол өөр чин сан хөмөрөг модно. Тэгээд ингээд хүүхдүүдтэй тэгээд үе гэртээ очиж хүүхдүүдтэйгээ юм ярьж байхгүй бол хүүхдүүд чинь 4 оноотой заа юу. Улс төрийн эдийн засгийн тэгээд charm буюу нөгөө хувийн харилцааны тэгээд нөтгний үеийн 4 оноотой. Тэгээд тэр нь ингээд ABCD, AS ингээд F хүртэл гэдэг байхгүй дүн. ASD хүртэл жилүү. Тэгээд тэр хүүхдүүдтэйгээ ингээд байнга ойр ойрхон уулзаад тэднийг нэмж явахгүй бол өөрөө чи үгсний дараа муу хаан болж гарч ирэн заа юу. Тэгэнгүүт тэр өдөр тэгэхээр муу хаан юм чинь биеийн тэнхээний оноо муутай. Тэгээд тэр захирч чадахгүй тэгээ бодоо болоод улс өрнө. За тэгээд хоёр дахь кампани юу юм гэхээр Чингис Khan's Grand Ambition буюу Чингис хааны агуу амбиц гээд тийм нэртэй Чингис хаанаар эхэлнэ. Тэгмүүд яг Монгол төвтэй ингээ урдаа хятад хойшоогоо ингээ кивчак гэдэг улсуулгын ингээ ойролцоогоор нэг 27 8 улс үйдгийн газар нутаг дээр. Тэгээд тэдэртэй найрамдлхийн тэгэл байлтан тэгэл ингээл одоо дарлан нарийн янз бүрийн юм. Тэгээд Чингис хаанаар явсан гот юм байна. Хамгийн тоглох дуртай хамгийн easy кампани, хамгийн оргийн кампани Ховлын хаан гэдэг байхгүй. Ховлын хаан яадаг юм гэхээр 2 мужтай эхэлдэг. Тэгээд сан хөмөрөг бол бүр солиотой баян заа. Тэгэл ерөөсөө change del ерөөсөө хятадаас торг аваад тэгэл цэрэг мэрэг хүслэл байлдаад эзлээ явчихна. Амар хөөрхөн тоглоом заа. Айгүй ингийн. Clan of Grey Wolf гэсэн тий. Тэр тоглоом байгаа. Тэгээд уул нь Японууд Чингис хаан 4 гэж хийсэн PC-н дээр. Одоо тэрний юу нь Японд олддоггүй. Диск нь олдсон ч гэсэн бүр 25,000 йен гэдэг. Тэгээ тэрийг ерөөсөө хашааж портлоогүй зөвхөн Японд гараад тусцсан. Хайр юм тий. Тэр бүр гоё заа. Тэрний яд гэхээр Windows-ыг олцсон. Гэхдээ тоглоом хийсэн илүү баг одоо Word ажиллуулж байгаа юм шиг интерфейстэй дээ тавиараа. Гэхдээ доотлолтой бол тэр газрын зураг гол мөрөн усан онгоцоод хүн ардууд нүүж явж байгаа юм болж байгаа. Бүр нэрийн гардаг. Тийм гоё тоглоом гэдэг байхгүй. Тэгэхээр би залуус юу жилнөрөө анхээр нэг хаахтар Assassin's Creed мэрийг харчаал Монгол тоглоом ийм гэл ингээл цэжид илсэж яхаар зүгээр тэр Японуудын бүр тэр 90 хэд онд хийсэн тоглоомыг үзээд тэрнээс санаа аваад тэрийг засаад тэгээ гарууц утсан дээр гаргаад тэгээд ингээд хийх юм бол бүр хамаагүй зардал багтаагаас гадна одоо хамаагүй гоё болох байхгүй юу? Хэд чингүй шүү дээ. Хэд чин бодол та нарын одоо хэд чин тэр одоо гар утсан дээр Clash of Clans тоглож байна. Тэ? Хэд чин одоо Star Wars Commander тоглож байна, тэ? Юм энгийн байх тусаал аягүй гоё. Тийм болохоор би зүгээр үнэхээр Монгол тоглоом хийх гэж байгаа хүн байвал би бол энийг үнэхээр бүр зорин байж хэлий те. Тэр Genghis Khan 2 Clan of Grey Wolf-ыг дуустал тоглож үзээд тэрнээс үлгэрлээд Монгол тоглоом хийх юм бол амар болно. Тэр чинь бүр нөгөө нэг орос хэл дээр, хятад хэл дээр, англи хэл дээр нутагшуулахад ч амархан аюу жоохон контент те. Тэгтээ систем гэхгүй. Тэгээ энийг одоо манай нүбэр намайг ярьж хахад тэр геймплейүүдийн YouTube-ээс олоод ингээд ерөнхийдөө гаргаар. Тэгээ дангац Монгол байхгүй. Ингээд олон чинь бас бүх усаар нь тоглож болдгоо юм аа. Ерөнхийдөө нэг кампани болгон дээр нэг 8-аас 4 улс байна. Бисээ санахгүй байна. Тэгээ хүүхэд байгаад ерөөсөө муу PC-тэй байхад бол би бол зөвхөн тэрийг л тоглож байсан. Тэгээд кинон дуусахаар кино гардаг богинохоо. Яа монголчууд дэлхийг эзлээд инхтэй юм тогтож мөгтөө тэгдэг. Тийм хөөрхөн тоглоом байгаа. Тэгээ би бас саяхан бас DOS-box-аас суулгачаад татаа тоглож исэн хадгалаад гэдэг. Тэгээ тэр нэг ийм асуудалтай юм хэрэг мангар. Японууд Японд гаргахдаа тэрийг хагас dating simulation тоглоом хийсэн байна. Хамгийн инээдтэй. Тэгээ яадаг юм гэхээр нөгөө хатан матнаа ингээд бас нэг тэ уйрааж бэлэг явуулдаг. Тэ хажуу юм баллаа юмнуудтай. Яагаад вэ тэгэл унтаж шилжиж лүүп мөхтэй болдог л ахгүй зүгээр. Тэгээ унт шивч байгаа гарахгүй штэ зүгээр ингээл нэг нарны одоо нар жаргаж яхад өмсөлдөж байгаа цорон мөргөнд гараал өнгөрчдөг. Тэгсэн чи тэр нь Америкууд таалагддаг.
Тэгэнгүүт Америкууд тэрийг нь юу яагаад хасаад тэг зөвхөн тэр улс төр өдөртөг стратеги юм авч гарсан хөлбөрийн би тоглодог. А гол нь Японуудынхын тоглоыг гэхээр яг хөө миний Япон хэлний мэдлэг муу учраас тэгээд ерөнхийдөө тэрийг ойлгохгүй. Англи хэл дээр бол аюу амархан дандаа аюу энгийн Тийм байх. нэг хийх яриа бол байхгүй. Тэгээд тоглож үсэж байгаа нэг зөвлөгөө хэлэхэд бол биеийнхаа тэнхийг ер нь 4 оноос доош болтол тоглоод байж болохгүй. Тэгэхгүй ингээд биеийн тэнхээний оног 0 болтол тоглоод тэгэл урт насалтгүй дороо хөтгий. Ядаргаанд ороод. Тэгэхээр бас их аюу амар бодлоготой. Амар тийм төвчээр өстэй амар шаардсан гой тоглоо. Геймплей бол янзээс асгч. Геймплей бол гоё. Тэгэл график нь ч аюу энгийн хөөрх. Тэрэн дээр бол нэг амар 3D график байх. Зүгээр хавтгай. Тэгээ маусаар тоглохгүй зөвхөн кибордоор. Тэгээд хоёр хөлбөр байдаг. Нэг нь PC-ний DOS-ийн хөлбөр гэж. Nintendo-гийнх гэж байгаа. Nintendo-гийн хөлбөр болохоор хадгалж болтгүй. Тэрийг эмулятор дээр тоглохгүй байх хэрэгтэй. PC-ийнх бол зүгээр яг save game л гарч. Буцаж ижил нэгээл дахиад тоглолцдог. Тэгээд яг хоо Нүброс яваараа тэр Чингис хаан 4-ийн юуг бас нэг зүгээр оруулчих. Яг YouTube дээр байхгүй бол Nico дээр гэдэг. Nico гэж юу юм? Японы YouTube. За, Гинко ямар тоглоом тоглоо? За би Spec Ops The Line-ыг 100% дуусгасан байгаа. Бүх ачивмент нь авсан. Тийм, хамгийн хэцүү дээр тоглоод дуусгацсан. За, одоо л нэг миний араас ирлээ. Тэгээ Shadow of the Colossus гэдэг энэ PlayStation 2 дээр гарсан тоглоом нь. PlayStation 3 HD remaster-ыг нэг жоох явуулсан байгаа. Талд нь оролцсон л арай дуусгаагүй. Яг миний хувьд Spec Ops-ыг өмнө нэлээд дуусгацсан байсан яг тэгээд хамгийн хэцүү дээр нь тоглох нэг ганц achievement үлдчихэд байсан. Фубар нь үлдсэн. Тийм, тэрийг авсан. Тэгээд тэрэн дээр л яг баг тоглоом нөгөө мэдрэг шиг л болсон л тоо нөгөө. Өмнө тоглож байхад бид нөгөө хоёр зэрэгээрээс өдөртлөө байсан байхгүй. Даалгаар тушаал өгдөггүй байсан. Өөрөө л бүгдийг буудал явчихдаг. Тэгээд Фубар дээр бол ерөөсө тэр хоёроор бол тушаал өгчиж даахгүй болдгоо юм байсан. Ревьюуд нь ч гэсэн шүүмжлсэн юм тийм байсан шүү дээ, тий. Хоёр хүнтэй мөртлөө тэрийг ашиглан авч хэрэг байдгүй. Тушаал өхөн утгагүй гэдэг чи хэцүү дээр нь тоглосон чи яг учир нь ойлгож байгаа юм шиг. Дуусгасандаа маш сэтгэл хангалуун байна. Ер нь бол нэлээ хэцүү л тоглоом санагдсан л та яг нэг Фубар дээр тоглоход хэцүү үе дээр тоглоход. Би ч бас нэг 2 3хан газар л гацаадсан. Бусдаар бол яг л тэр тоглоомыг дуусгах хэвэл difficult юм шиг санагдсан. Тэгээд өмнө нь хэлжсэн те бит хоёр тоглож үзээг бол заавал тоглож үзээрэй гэж маш сонирхолтой тоглоом байт юм. Энд одоо яг нөгөө ярихаар нөгөө спойлер болчих гээд байна. Тэр нэг гоё тоглоом юм яг алчих гээд байгаа болохоор бид нэг сүртэй ярихгүй өнгөрчий. Гэтэ одоо яг тоглох хэвээр байсан үе наах гарч явах нь л шиг санагдаад. Одоо болохоор хүмүүс ингээд эн чи гоё тоглоом гэсээр гадаг. Нэлийн хүлээлттэй болсон. Гисэн бидтэй гэдэг. Харин тийм. Тэр нь жоох нэг хайрын санагдаад тийм да. Та яа хэвтэй. Яг Shadow of Colossus-ыг бас нэлээд тал хүртэл нь явуулсан байгаа. Тэгээд энэ яг нийт нэг 16 том Colossus гэдэг амтан аллаад тэрний дараа л одоо төгсөх ёстой л байхгүй. Би 10-ыг өлөө 11-ийг нэлээд нухацсан. Одоо нэг 5 6 болтчиход байгаа л та. Яг тэр нэг сонирхолтой юм яг ямар ч нэг юу гарч ирдэггүй. Яг энийг яаж алах уу гэдэг тийм заавар гарч ирэхгүй. Тэгээд Colossus тэр амтнууд өөрсдөө амар олон янзын тийм амтан дээр үнэлсэн. Нэг тийм могоо шиг амтан байгаа, нисдэг шувуу шиг амтан байгаа тий. Том бох шиг амтан байгаа. Тэгээд тэрийг өөрөө яг ингээ учрын тайлаа тэр амтнаа алах нь маш тийм сонирхолтой санагдсан л та. Тэгээс тэр нэг 8 дугаар үлээ 9 дугаар Colossus нь нэлээд сэтгэлд бас одоогор үлдчихэд байгаа яг агууруу төхөөлөгдсөн чи агуураас амар том гараад ирсэн. За. Тэгээд тэрийг тойрж ингэж морьтойгоо амартай авчиж байгаа. Тэнд бас нэг гейзер гэдэг нэг юу газраас ус тийш асан. Тэр бас асахраал араас нэг юм буудал амар сүртэй юм лээ. Тэр дунд чинь би бас тэр чинь алах гээд үзээд байгаа байхгүй. Тэгж жагаад унгаацсан чинь бас тэгэл хоо гэл амар нилээ гой гой мэдрэмж өгчлөө байгаа тоглоом. Тэгээд дараа сар ихт баг дуусчих واخа. За. Энэ сар тэгвэл Ginko тэр нэг тоглоом 100% болгоод Ginko бас их сонирхолтой Shadow of Colossus-ыг хэлсэн байна. Дуусчихвол би тэгээд дараа нь нүбүрт юм. За тоглож үзээрэй. Одоо нөө юун дээр PlayStation Plus дээр бас байдий. Тэгнэ тоглоно тэгвэл. Нүбүрээ тоглоо. За би болохоор Fallout Shelter тоглосон. Fallout 4-тэй холбоотойгоор Android iOS дээр төрөл гарч ирсэн гэсэн гэж байна. Vault буюу нэг хорогдох байраа хөгжүүлээд тэр overseer буюу одоо дараагийн төр тоглодог time management, macro management хийдэг тийм төрлийн тоглоом байна. Ер нь бол pay to win төрлийн тоглоом гэдэг нь бол харагдчихсан. Янз янзын бүүстрүүд байдаг. Item-уу, TJ-ээр тэгэл элдв янз юм байгаа юм чаа. Тэгээд ер нь бол хаяа гэж бодож байсан л да. Тэгсэн чинь Steam дээр нөгөө нэг save файлууд нь ашиглаад тэгээд нээж болдог хайрцаг байгаа байхгүй юу? Дотроос нь зэвсгнүүд антид мөнгө төр янз юм гарч ирдэг. Тэгээд 9999 арчсан тийм яваад тэгээд за ийм боломжтой ч нэг бүх ачивт авах гэж үзье гэж бодоод тэгээд
1200 бокс нээсний дараа бүр 66 цаг явуулж ээж дандаа ч суугаад байгаа гэхлээр зүгээр нэгээл хаждаг нөгөө бүх үйлдэлүүд хийх хугацаа ордог байхгүй юу. Тэр учраас зүгээр нээж хаяал юм ажих зураа ингээл хальт хараал яаждаг. Тим их хугацаа, тим их мөнгөөр худалдаж авч болох нэг commitment-ийн дараа л нэг бүх ачаанд цугласан. Ер нь бол жоохон онцгүй л, ер нь бол жоохон хөгийн санагдсан дээ тийм. Жоо хайрын цаглалцсан юм шүү дээ. Гэтэ бүх ачаамтыг авсан. Яг тоглосон нэг цаг юм. Яг анхаарч суусан яг 20-од л цаг байх гэж бодож байна. Гэтэл бас 2 цаг гэдэг чинь 2 тоглоом дуусгах харалцаг байна. Угаасаа дуу муу юуг сонсохгүй тэгэл подкаст сонсонгоо зүгээр хайрцагт нэгтэл их цаг зарцуулж байгаа юм чинь. Ямаа сонсоо эсвэл дуцсан дээр юмаа үз ингээ зүгээр дараалж гэл. Тэгээд яг уу яг Fallout сонирхдаг бол тэнд явуулдаг үйл явдлууд ярьж байгаа юмнууд юмуудын тайлбар энэ төр хошин шиг өдрөж ч гэсэн бас хэвээр юм шиг санагдсан. Бусдаарч бол сонирхдаггүй бол нэг тоглоодохоор тоглоом биш үлээ. Хэцүү өдөрчиж бүх ачаамтын цуглуулсан. Гэтэ бүгдийг авсан гэдэгт бол баяртай. За өнөөдрийн подкаст үнэхээр баялаг сайхан болж өнгөрлөө гэж бол бодож байна. Сүүлийн подкаст төр зочин аваагүй тэр хоёулах нь ярьсагаа дуусч жоохон уйтгартай ч шиг санагдсан тий. Тэгээд энэ удаа бүрнээ маань ирээд бас яг тоглоом яаж хийгддэг, ямар процесс явагддаг талаар нэлээд дэлгэрэнгүй ярьж өглөө. Яг бид нар хичнээн тоглолтог гэсэн яг цаана яг ямар юм явагддгийг тэр болгоо мэдээд байдгүй те. Бас ойлгохоор нэг жоохон амар юм ойлгоход хэцүү юм шиг санагддаг байсан бол одоо жоохон тодорхой хэмжээний ойлголттой болсон болов уу гэж бодож байна. Тэгээ сонирхож байгаа залуучууд байгаа ч гэсэн бас яг арийнхын процесс ямар байдаг вэ? Хүнд хэцүү зүйл нь юу байдаг юм бэ гэдгийг бол тэр болгоо бас оошиж мэдтгүү бизнесийн үйл ажиллагаа чинь ойлгодог юм болов уу гэж боддог. Тэр талаар үнэхээр дэлгэрэнгүй сайхан ярьж өглөө. Дараа нь бас цаг таарах юм бол бүрнээ их авцарж оруулах болов гэж бодож байна л да. Тэгээд бүрнээ дүгнэлтээ хэлэхгүй юу нарт. За тэгээд би ингээд Нүбэр Кинко хоёрынхаа подкаст эхнээс нь сонсоод явсан байгаа. Тэгээд ер нь Монголд бол ингээд компьютер тоглоом идэвхтэй сонирхдаг дуртай залуучууд маш их байгаа. Би бас баяртай байна. Тэгээд компьютер тоглоом ч бас ер нь хүний хүмүүжил, нүд тайлах эсвэл аливаа нэгэн зүйлийг мэдхэд бол ерөнхийдөө тодорхой хэмжээг бол маш хэрэгтэй байдаг. Жишээ нь би л хэд одоо англи хэл мэдлэгийн баг талын компьютер тоглоом бас баг сурсан тий. Дандаа нөгөө янз бүрийн дөрүүдийн хэлдэг үгнүүдийг дуурайж хэлээл хүүхдтэй байхдаа шүү дээ ч дуурайгаад алчгаал тэгэл ингээл тэгж байгаа юм сурсан юм бол нилээ их би. Тэгэхээр яг хуу мэдээж хэмжээг мэдж тоглохгүй яг хаа. Гэхдээ нөгөө талаар бас давуу талууд гэвэл их байгаа. Тэгээд аливаа нэг яг хуу мэдээж компьютер тоглоомноор дамжиж ирж байгаа мэдээлэл маш их олон шүүлтүүрээр орсон засвартай ч гэсэн бас нэг зарим нэг танин мэдэх хүн талаас юмнуудыг бол маш их бидэнд олгож идэг. Бид нарт бас их баялаг дүрс сэтгэлгээ толгоонд бас баг зэрэгээр шингээж идэгт бас би бол компьютер тоглоом зэрэгт бол их дуртай. Нөгөөдөөр бас яг хуу бас нэг буруу мессеж илгээсэн тоглоомнууд чиг байна. Бас нэг дайс хүн амтныг муудалж цулсан ч юм байна. Тэгээд яг хуу энийг манай залуус бас хоорондоо ялгаад мэдчихэр ухаантай байгаад би бас их баяртай байгаа. Тэгээ ер нь энэ подкаст улам цаашаа яваасаа гэж хүсэж байна. Тэгээд олон гоё зочд оролцсон гэж би их найдаж байгаа. Тэгээд ирэх зочд маань ч гэсэн бас их сонирхолтой олон гоё зүйлсүүдийг хичээж авчирч байвал нийт сонсогч залуус маань хэрэгтэй шүү. Тэрнээс бол бид нар хувь хүний тухай бол энд бол нэг ярихыг хүсдэггүй. Аль болох ер нь компьютер тоглоомны ертөнцийн тухай ярихыг л зорж хийж байгаа ийм подкаст гэдэг үднээс нь би бол их хүндэлдэг байгаа. Тийм, яг тийм шүү дээ. За бүрнээдээ цаг гарган ирсэнд маш их баярлалаа. Тэгээд бүрнээгийн YouTube channel болон вебсайт руу ороод сонирхоод үзээрэй. Үнэхээр сонирхолтой 12 сурал хичээлүүд байгаа. Дизайн талаар, зургийн талаар дүрслэх хурлыг зүгээр л сонирхдаг байсан ч гэсэн хамаагүй ороод үзэхэд үнэхээр их мэдээлэлтэй ихтэй контент байгаа шүү дээ. Дахин хэлмээр байна. Бүх линкүүд description дотор байгаа. За ингээд өнөөдрийн подкаст ингээд дуусгая. Та хоёрт маш их баярлалаа. За баярлалаа. Дахин уулзах юм ерөөлтэй. Дахин уулзах юм.